За үзэгчдээ өдрийн мэнд манай подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд мэдээж нэвтрүүлэг эхлэхээс өмнө эрсээ бүртгүүлээрэй гэж үзэгчдээсээ заавал хүсье. Тэгээд манай одоо энэ багийг дэмжихэд маш их тусны болдог шүү гэж хүсэж шүү. Тэгэхээр заавал тэр доотлын хонх болон subscribe бутныг заавал дараарай. Тэгээд Invescore Capital-та баярлалаа. Бид эдийг бас энэ гоё тухтай өрөөгөөр спонсорлж байгаа. Тэгээд мэдээж манай co-host Тэмүүлэн. Тэгээд манай хүндэт зочин Эжа Батболт. За тэгээд танилцуулахаар айгүй урт болох гэдэг нь ер нь бол Томьёо олуулаа гэд скуулийн үүсгэн байгуулагчтай нэг. За тэгээд бас өөрөө сая сүүлд Kind School of Mongolia гэд шинээр бас дахиад сургууль үүсгэн байгуулсан байгаа. За тэгээд X Mackenzie гэж ярихал бас ортоолч тийм байна тий ярих. Тэр ийм гоё хүндэт зочин ирсэн байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа. Баярлалаа. Тэгээд ер нь одоо мэдээж Kind School дээр хамгийн их цагийг зарцуулж байгаа тий. Энэ school ер нь юугаараа ялгаатай юм бэ гэдгээс эхлүүл яаж байна. Зөв. Энэ сургууль айгүй өөр би одоо яг өөрийнхөө хүүхдэд зориулж хийж байгаа гэх юм уу. Би ч одоо өмнө нь болохоор ингээд Томьёо сургууль, олуулаа сургууль энэ төр дээр яг нэг юм бизнес бэкграундтай консалтант хийжсэн хүний нүдээр харж хийжсэн байж тээ. За сургуульд юм байх хэвээр яг ингэж тэгжний стандартын дагуу гэж ярьдаг байсан бол одоо ингээд хүүхдтэй болсныхаа дараа болохоор би хүүхдээ харангууд жоохон ингээд өрөвдөд байгаа байхгүй юу. Өдөр сургууль дээр очиод нэг жоохон унтчул гоё юм байна да. Өглөөний цай өдрийн цайтай бай. Гадаа тоглуулж болохгүй юм бата гэд тэ. Тэнгүүд нөгөө хоёр сургууль дээр би мэдээд байгаа байхгүй юу. Гадаа тоглуулахаар бусад хичээлийн цагуудаас ингээд хянагдаад тэгээд нөгөө сургалтын чанар манаар одоо тэр олон стандарт байгаа штэ тэ. Cambridge IB стандарт энэ төр гэхээр үнэхээр болохгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэнгүүт за тэгвэл тэр нөгөө гадны олон гоё хөтөлбөрийг хасаад зүгээр унтуулдаг гадаа тоглоулдаг те хүүхдийг ялангуяа бага насны хүүхд бага сургуулийн хүүхдийг бол эрх чөлөөтэй байлгадаг сургууль хийгээд тэгэхээр баг хүүхдтэй зориулж хийсэн сургууль. Ингээд сонсохоор айгүй зөвүүн сонсогдож байна те. Харин те. Одоо ингээд одоо бид нар чинь хүүхдүүдээ ингээд яг дандаа тэр стандартуудыг дагуулчмаар байдаг те. Одоо мэдээж эцэг хүн болгоно л одоо хамгийн сайн сурах боломжоор хүүхдэд хангахыг л бодож байгаа. Тэгэл нөгөө стандарт нэг Cambridge яасан гэж бахан стандарт ирсэн чинь үгүй гэд энэ салбарт нь олон жил ажилласан хүн гэчихэр нэг бодлоо ингэ сонсогдоод байна л да. Тэгэхээр энэ дээр арай жоохон дэлгэрэнгүй яад ийм концепт үүсэх болчихоо те. Мэдээж өөрийнхөө хүүхдэд зориулж ингээл бодож сэтгэж ингэж юм. Гэвч энэ бас бусад хүүхдүүд гэсэн хаан сургуулийг сонирхон те. Тэгэхээр яад энэ ийм сан том хоёр өөр тал гараад ирв тий. Одоо бид нар бүх эцэг эхчүүдээс асууж байгаа байхгүй. За та хүүхдээ чи ч гэсэн хариулж болно те. Одоо яг ямар хүн болохыг гэж бодож байна? 3 одоо үгээр хариулаач гэвэл юу гэж хэлэх вэ? Хүүхдтэй эхлээд болох хэрэгтэй. Түш одоо тэгэл дүүнэр хүүхдтэй те. За би нэрээ хариулж үзье. Шийдвэр гаргах чадвартай. Хүнтэй сайн харилцаатай. За тэгээд өөрийнхөө амьдрал дээр ямар ч удаа асуудалгүй аваа явчих чадвартай болох хэрэгтэй л гэж бодож байна шууд. Тий, яг эцэгнэр иймэрхүү юм ярьдаг. Өөрийгөө сайн илэрхийлждэг. Бусдаа ингээ хайтайхан харьцаад амьдралаа болгочдөг хүн гэж яриад байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө эцэгнэрийн хамгийн түрүүнд асуудаг юм танах ямар хөтөлбөртэй вэ? Cambridge хөтөлбөр байгаа мó, IB-ийн хөтөлбөр байгаа мó? Тэгээ олон улсын одоо сампин зааж байгаа мó? Юу зааж байгаа гэдэг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт таны хэлсэн нөгөө саяны 3 өөрийгөө одоо чөлөөтэй илэрхийлдэг те бусдаа ингээд гоё ингээд харилцаад хамт олонтойгоо гоё байж байгаад ингээд аваа явцдаг хүүхд тэр хөтөлбөр хэрэгтэй юу гэхээр бас сонирхолтой. Тэр хөтөлбөрөөс гарч ирч чаддгүй гэж юу? Тэр хөтөлбөрөөс гарч ирч чадна. А гэхдээ яг суур юмнууд нь болохоор хүүхд өөрөө одоо ингээд маш олон цагийн хичээл дарагдаад байх тусам бид нар 8 цаг ажиллаа гэртээ ядарч байгаа шүү дээ. Энэ хувийн сургуулийн хүүхдүүд 8 цаг сургууль дээр сууж байгаа байхгүй юу? Тэгээд бид нар бол дундуур нь цаг маг ингээл одоо тий хоорондоо юм ярина гоё брейнсторминг хийн митинг энэ төр гэл явчин. Тэр хүүхдүүд чинь ингээл 45 минутын зайтай 5 минутын завсарлагаатай ингээл мэдүүлж штэ тий. Тэгчээд та нар ингээд хизээд нь хүнлэг байхын заагаад байгаа. Хизээнд нь одоо хамт олноороо ажиллаад өөрийгөө илэрхийлэх цагийг гаргаад байгаа гэхээр жоохон хэцүү. Одоо тийм нөө жоохон чөлөөтэй цагуудыг одоо ялангуяа хувийн сургуулиуд одоо хөтөлбөртөө оруулж ирмээр байгаа. А гэхдээ яхаа аргагүй энэ Cambridge IB-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа үед тийм цаг байхгүйг нь бас би ойлгоод байгаа байхгүй юу. Тийм л ялгаатай. Тэгэхээр одоо хувь хүн талаасаа хүнлэг байх одоо манай Kind сургууль чинь хүнлэг гэсэн үг шүү дээ. Яг л одоо хүнлэг гэдэг үгийг орчуулаад тавьсан байгаа. Тэгэхээр хувь хүн хүнлэг байх нь ялангуяа 6 настай 7 настай дөнгөж энэ одоо тий ингээд нийгэмшиж байгаа үе дээр нь энэ
суурийг маш сайн тавиад өгчээ. Тэгвэл бол дундаа ингээ ахлах ангитаа ороод угаасаа тэр академик одоо зүйлүүдийг сураа явчихна. Эхнийх нь болохоор би биндээ ингээ баярлаа талхлаа. Өнөөдөр би ийм юмдаа дуртай байлаа. Амрах цаг гээд нэг ингээ 30 минут зүгээр суух цаг бид нар өгье гэж байгаа байхгүй юу? Одоо хэдэн цаг хичээлдэг гэсэн үг вэ? За, улсын сургуулийн бага анги нь болохоор 3 цаг хичээлж байгаа. 2.3 21.5-3 цаг гэхээр амар инээдтэй нэг юу гэдэг штэ одоо юу гэдэг жок те. Ээж нь ингээл 8 цаг сургуулаа өгөөлөж 11 гэд дуусчдаг байхгүй юу? Тийм. Тэр чинь ингээ гэртээ буцаж харахаас өмнө сургууль нь гарчаад шүү дээ. Тэр чинь одоо айгүй хэцүү байна шүү дээ. Тэгэхээр улсын сургууль ялангуяа бага анги дээр ингээ 3 дараалж орж байгаа сургууль үнэхээр аргагүй ингээ 3 ээлж орж байгаа бол 3 цагаар л орж байгаа байхгүй. Тэгсэн чинь та айгүй их мөнгө төлөөд байна. Ингээ 10 20 сая төгрөг баг сургуульд одоо ямар ч хамаагүй хувийн сургууль төлөөд шүү дээ. Тэд нар яаж ийнэ вэ гэхэлэр нэг 6-7 цаг орж ийн өдөрт. Тэгэхээр таны өглөө 8-аас яваад 5-аас тарахтаа ч баг төхөө болоод байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр тэр олон одоо хөгжүүлэх, баяжуулах цагийг хөтөлбөрүүдээр хийгээд байгаа л гэсэн үг. Тэгэхээр нөгөө бас нөгөө улсын хувийн сургуулийн ялгаа тэн дээр ч гарч байгаа байхгүй тий. Улсын сургууль хэрвээ хүүхдүүд нь бас сургуультай 6 цаг байх юм бол мэдээж зүгээр суухгүй тэр чинь маш олон хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хийж байгаа тий. Тэгэхээр тэр одоо ялгаа нь. Зүг. Хугацаагаар хэмжиж болох уу? Одоо ингээд урт цаг суух нь яг бас зөв юм уу гэдэг юм яригдчих шнэ тий. Одоо 3 цаг суулаа. Яг ер нь энэ сэдвийг бүр нэлээ ингээд задлж ярмаар санагдаад байна. 10 жилээс ингээд бид хэдий өссөн систем бол үйлдвэрчийн ангийг бэлтгэх ёстой гэдгээр сургууль анх бий болсон гэж яриад байдаг шүү дээ. Дараагийн ингээд үйлдвэрийн хүмүүс тэтгэвэр тарахад дараагийнх нь бэлэн бай. Суугаад сурахтай саяны ярьж байгаа 8 цаг суулгахад ингээд 45 минут хичээл ороод 5 минут амраад 45 гэдэг чинь хүний тархины хамгийн өндөр ачаалал дээр нь ингээд байлгаад байгаа юу гэсэн үг шүү дээ. Тэр яагаад тийм болсон гэж яг ажилд хэрэгтэй очоод офс дээр чи сууж чаддаг болоход зориулсан энэ стандарт гэж одоо яриад байгаа тий. Тэрэн дээр яг ингэ цагаар хэмжих нь зөв юм уу? Одоо 8 цаг байлаа гэд хувийн сургууль сайн байгаа юм уу? Тий. Одоо тэр яг тэр асуудлууд л гарч ирж байна л да. Яг юу хүсэж байгаа тий. Одоо эцэг эхчүүд математиктай сайн сургууль гэх юм бол сант сургууль гэл одоо тэрнгүүрээ одоо жишг болцсон тий. IT-гаараа гэвэл одоо Nest ч юм уу ингээд угаасаа ийм тодорхой хэмжээгийн өөрсдийнхөө онцлогийг гаргаад сургуулиуд ингээд тэрэндээ гүнзгийрх нь зөв гэж би харж байгаа. Тэрнээс одоо тэг үнэхээр одоо математикт л сурмаар байгаа бол одоо таны сонголт ойлгомжтой байна шүү дээ. Тэгэнгүүт одоо эцэг их болон гэр бүлийн таны хувьд юу чухал юм бэ л гэдэг асуудал гарч ирж байгаа. Манай сургуулийг сонгох одоо шалтгаан нь хувь хүн нь зөөлхөн гоё инэрэнгүү сэтгэлтэй хүнлэг бай, бусдаа гоё хүндэлдэг харилцааны соёлтой бай гэж бодож байгаа юм бол манай сургууль таны хувьд магадгүй топ choice-ууд нэг болох ёстой гэх юм уу. Тэрнээс ч одоо хэдүүлээ энэ сургуулийн системийг яриад штэ тий бүгд ингээд адилхан байх ёстой гэд үгүй гэж бодож байгаа байхгүй юу. Одоо ингээд улсын манай үндэсний зөв хөтөлбөр бол байх ёстой. Тэр ингээд явж явах ёстой. Хажууд нь саяны ярьсан шиг IT-гаар, матаар, англи хэлээр, за бүр таквондо, биеийн тамираар гүнзгийрсэн сургуулиуд бас явж явах ёстой. Ингээд бид нар ийм одоо эрхчлөөтэй нийгэмд амьдарч байгаа юм чинь хаана ямар гүнзгий сургууль төгтөө хөл сонгох ёстой. Тэгээд одоо манай сайд яриад байна шүү дээ. Хувийн сургуулийн сайн багш нарыг буцаад татна энэ төр гэдэг тий. Тэр тэгвэл яг одоо үнэхээр гүнзгийрсэн сургуулиудад сайн багш нар үүсээд байгаа юм бол тэгээ тэрийг нь буцаад тэнцэнээс нь авах юм аа. Улсын сургуулиуд руу буцаад суулгаж одоо чадчихвэл бас сайн зүйл ахгүй тий. Тэгэхээр ингээл нөгөө хүмүүс чинь хувийн сургууль одоо мөнгө хийгээл ингээл хувийн сургууль муухай л гэж яриад байна. Гэхдээ энэ чинь яг л одоо эдийн засгийн хуулиараа ингээд түүчээлж явж явах ёстой зүйл гэж харж байгаа байхгүй юу. Тэгэхээр энд нэг юм хүнлэг байх орон зай гэдэг юм одоо гараад ирчлээ гэж бид нар харж байна те. Нийтээрээ одоо нийгэм айгүй хэцүү зүйлүүд гараад ирчт те. Одоо тэгээд суур хүн одоо humanity гэдэг асуудал гарч иж байгаа байхгүй те. AI хөгжиж, технологи хөгжиж, матери гүнзгийрэх шаардлага байгаа мó те одоо. Эсвэл ингээл одоо бүх юмыг ингээл одоо бидний корпорат бэлтгэгээсээ ажлууд чинь ингээл байхгүй болчлоо гэл тэгдэж шүү дээ. Бид нар одоо ингээл түрүү жил презентац бэлтгэх гээл ингээл 8 цаг суудаг гэсэн бол одоо AI-д ганц промпт өгөөл 5 минутын дотор презентацийг янз янзаар нь гаргаж ирчих шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо бүх юм өөрчлөгдөж байгаа цагт суур бид нар одоо технологиос ялгарах чадвар чи юу юм бэ гэхээр хүнлэг инэрэнгүү байх арай одоо чөлөөтөө сэтгэх одоо тэр орон зайгаа л хадгалж үзэхгүй бол яг робот шиг ингэж сууснараа ямар ч одоо технологиг бид нар хийж барахгүй байхгүй тий. Тэгэхээр ялгарлал нь юу юм бэ гэхлээр буцаад нөгөө humanity гэдэг зүйл рүүгээ л ороод байна л та. Нэг бодлын одоо kind school-ийн нэг үндэс шүү дээ тий. Энэ бараг ингээд уулна
бүх сургууль байх зүйл гэж харагдаж байна л да. Бүр одоо нэг ялгархаасаа илүүтэйгээр яагаад гэвэл нэг үндсэн сүгэр тэр нэг компас гэдэг ааш тэр зүг дотор нэг хүнлэг байх. Одоо тэр хүнтэй харьцах тэр хоёулаа нэвтрүүлэг эхлэхээс өмнө ярьсан нэг плей тэр хүүхдүүдийн тоглолт те хооронд тэнд дундаас зүг хичээл сурахаас их хэмиг хүүхд авдаг гэдэг байгаа байхгүй те. Тэр яг энэ зүйл маань угаасаа алдагдчихж байгаа. Сая яжаац өөрөө дурд чинь технологи хөгжиж тусан улам хүмүүс одоо энэ харилцаа байхгүй болоод ингэж байгаа нийгэм дотор ингэж байгаа те. Тэгэхээр мэдээж одоо манай улс бол одоо боловсрлаараа түүчилдэг улс бол биш тий. Ингээд ер нь гэхдээ айгүйх сайн юм одоо юмыг сонсогдуулж байгаа орнууд байна тий. За юу байна одоо Финланд байна тий. За тэгээд одоо Япон ч гэдэг юм уу тий өөрөөс дурдчихлаа. Эднүүс алидийн энэ зүйлийг ингээд туршаад үзсэн үү тий. Ер нь мэдээж одоо сургууль нээхийн өмнө өөрөө асар их судалчлаа байгаа. Энийг алидийн туршидаад үзэгдсэн зүйл үү тий. Тэгээд одоо ер нь дэлхийн нийтээр шилжиж байна уу гэдэг асуулт байна. Тий. Одоо та хэд харсан бол бас ингээл Facebook-ийн Zuckerberg хүүхдээ Montessori сургуульд явуулдаг юм байна. Тэр гэл гараад байгаа шүү дээ. Эсвэл одоо нөгөө нэг биллионерийн хүүхдүүд болохоор ингээд ийм гадаа тоглолтог сургуульд сурдаг юм байна. Тэснэ тэр нь ингээд ямар ч хөтөлбөр багш магш байхгүй ч гэх шиг те. Ийм сонин мэдээллүүд гараад байгаа. Тэгээд homeschool хийж мэт. Homeschool хийгээд байна ч юм уу те. Ангигүй те Elon Musk-ийн бол бүр ингээд төвшин байхгүй. Тийм төвшин байхгүй гэж аахгүй. Тэнгүүд одоо нөгөө хүүхдүүд нь ярьдаг шүү дээ. Би 5 дугаар ангийн математик гэхдээ би одоо 3 дугаар ангийн хүүхд гэсэн мөртлөө миний англи хэлний чадвар болохоор мэдгүй 1 дугаар анги ч юм уу ингээд төвшнгөөрөө ингэж өөрөөр болохоос ш одоо та нар бүгдээрээ 5 дугаар анги суулгахаа бас болчоод байна. Тэгэхээр одоо дэлхийн ертөнц ер нь жоохон өөрчлөгдөж байна. Ягаад тэгэхээр одоо энэ олон мэдээлэл донд бид нар байхаар зарим хүүхдүүд нь яхаа аргагүй зарим нэг юмараа илүү болоод зарим нэг хүүхдүүд нь угаасаа тэрэнд сонирхолгүй бол тэр нь хоцрогдоод тэнгүүд нөгөө нэг бидний үед одоо ямар ч мэдээлэлгүй үед бүгдийн за энэ номноос бүгдээрээ А гэж сурна гэдэг үе бас өөр болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо тэр нэг ялгаануудыг л одоо бүх орн одоо яаж хийх үү гэдгээл одоо яаж зохицуулах үү гэдгийг бодож байгаа шүү байна. Гэхдээ хамт олон нийгэмших гэдэг бол яахын аргагүй байх ёстой. Тийм учраас сургууль яахын аргагүй байж тараа. Бүх юмыг одоо онлайнаар ингээл сурч муураад одоо ковидэр бид нар үзлээ штэ. Тэрний дараа сургууль дээр одоо ирж байгаа хүүхдүүд яаж юм гэхлээр үнэхээр харилцааны чадвар байхгүй. Тэ? Одоо гэртэл хамаг муухай аашаа гаргаад бас сургууль дээр авчраад бас яг тийм муухай ааш гарах гэдэг ч юм уу те. Тэгэхээр нийгэмшиг гэдэг чадвар угаасаа сургууль дээр байх ёстой учраас сургууль бол энэ ч үлднэ гэдгийг хэдүүлээ одоо ихний зарчим. Сургууль бол үлдчихэл дараа байж л дараа те. Сургууль шиг юм. Тий. Би бол бүр тэгж хараад байгаа шүү дээ. Сургуулийн орчин бол үлднэ гэж тийм нийгэмшүүлдэг. За тэр бол үлднэ гэж байгаа. Хоёрт нь болохоор хүүхд толгын юм өөр төвшөнтэй болсон болохоор өмнө нь бид нар одоо ингээд за нэг улсын сургууль одоо 30 гаруй хүүхд, хувийн сургууль за нэг 25 орчим хүүхд ингээд нэг ингээд суугаад шүү дээ. Тэнгүүд 25 хүүхдэд одоо багш ингээд юм заах бас ингээд хүүхдүүд сонсгоо байцсан. Тэгээд ялангуяа одоо 2000 оны хүүхдүүдийн дундаж одоо концентрат хийх чадвар нь 7-8 минут макс. Тэгэхээр нөгөө 45 минут чинь бүр ингээд багасаар агаад тэр чинь 7-8 минут болцсон үед бид нар тэр 25 хүүхдийг одоо хувийн сургуульч гэсэн менеж хийх хэцүү болчихж байгаа хгүй. Тэгэхээр энэ бүр ингэж жижигхэн байх хэрэгтэй юм байна. За үнэхээр одоо миний ярьж байгаа юмыг сонирхож байгаа хүүхдүүдийг ингээд тавуулан нэг болгоод ингээд нэг баг болгочих. Ариун өөр юм сонирхож байгаа хүүхдүүдийг энд нь Б баг болгоо суулгачих ч юм уу те. Ингээд нэг 3-4 багаар нь суулгаж агаад багаар нь ажилуулад хоорондоо яриад багш нь тэнд дунд нь ингээд нөгөө нэг зааварчилгаа өгдөг ч юм уу те. Хариулцаа ингүүл одоо ингэ шүү тгий шүү гээл нэг 40 минутыг хийж амжнуу гэхээс биш бүгднийг харууллал за бүгдээрээ ингээ гэхээр угаасаа хүүхдүүд сонирхох болцсон. Тийм. Тэгэхээр одоо буцаад энэ нөгөө project based school гэдэг юм ч одоо яригдаад сүүлийн 7-8 жил бол болцсон. Энийг бол сургуулиуд бүгдээрээ хэрэгжүүлж байгаа. Одоо project based гэж яриад. Энийний дараагийн одоо ярьж байгаа нь болохоор play based. Түрүүний тань ярьсан. Ингээд суулгаад одоо хэдүүлээ бүгдээрээ юм хийхээр бас хүүхдүүд бас ингээд байна гэж аахгүй. Тэнгүүд дараагийнх нь болохоор за тэгвэл тоглонгоо хий. Тэгэхээр арай өөрөөр ханддаг ч юм уу те. Ялангуяа энэ play based чинь яахын аргагүй бүр баг сургуульд хэрэглэхэд үнэхээр гоё. Тийм цэцэрлэгүүд ч гэсэн яг play based энэ хийдэг болцсон. За тэгэхээр ингээд нэг сургууль байдгаараа байна. Гэтэ арга зүйнүүд нь өөрчлөгдөн, хүүхдүүдийн төвшин өөр байна. Хүүхдүүд сонирхдаг хичээллүүд дээрээ сайн байна. Сонирхдаггүй хичээллүүд дээрээ одоо дундаж байх нь окей гэдгийг одоо бид нар хүлээн зөвшөөрөх ёстой болчихж байгаа л гэж ойлгож байна те. Тэгээд үнэхээр сонирхож байгаа сэдвэрээ хүүхдүүд төвшин одоо хүлээхгүйгээр гүнзгийрээд явж явах хэрэгтэй гэж
гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө нэг би одоо маттай яг муу ээж болно. Гэхдээ би уран зохиол ч юм уу те өөр хичээлүүд дээр маш сайн учраас тэрийг одоо дараагийн ангиа хүлээхгүйгээр тэр төвшний юмнуудаа хийгээд явж идэг ч юм уу те. Ийм тренд одоо дэлхийд даяараа харагдаад байна. Одоо тэгэхээр энэ биженерүүдийн хүмүүс чинь тийм левелгүй сургуулиудад сураад байна гэдэг нь ерөөсөл тиймэрхүү юм байна таахгүй. Гэхдээ бид нар яагаад сургуулж явж байгаа гэхээр хамт олон чухал хамтдаа юм бодох хэрэгтэй. Нэг хүүхдийгээ сонсож сурах хэрэгтэй. Сонсож дуусныхаа дараа гээд би яриа гээд ярих хэрэгтэй. Тэр чөлөөтэй орондоо заавал байж хүн нийгэмшээд одоо тэр нөгөө хүнлэг байх хүн гэж юу юм бэ гэдэг чинь буцаж гарч ирж штэ. Тийм байна. PhD within биш idiot within PhD гэдэг ярьдаг штэ. Тий харин PhD-тэй байсан ч хүн тэр хүнлэг систем дотор нь байхгүй бол тэнэг байж болдог тий одоо тэнэг хүн болчихлоо штэ. Тэр sorry шууд гэхдээ саяны Бямбагийн асуусан асуултан дээр тэгвэл яг одоогоор бол ийм одоо туршигдсан одоо аргачлал бол энэ дээр байхгүй бүх улсууд одоо бүгд өөрчлөгдөх ёстой гэдгийг ойлгоцсон. Гэхдээ холбож чадахгүй одоо тушаал явж ирсэн гэсэн үг шүү дээ тийм. өөрөөсдийнхөө юугаар үзэл байгаа юм байна шүү дээ тий. Одоо сая би Финландын жишээ ярмаар байгаа байхгүй тий. Финландын жишээ жишээлбэл ингээд бага ангид нь ерөөсөө дүн гаргадаггүй. Ямар ч дүн гэдэг ойлголт байхгүй. Тэгээд одоо нөгөө нэг бидний стандарт тест местний юугаар харангууд энэ одоо хойд Европын орнууд баг сургууль мургуул дээр одоо тэр стандарт тест төхөр муу оноо авдаг. Тэгэнгүүтээ ахлах сургууль их сургууль дээр оронгууд бүр мундаг инженер хамаг л одоо инновацчин хойд Европоос гарч ирдэг шүү дээ. Тэгээ яагаад юм гэсэн чинь бага ангитаа бид нар ч угаасаа стандарт тестэнд зориулж бэлтгэхгүй байгаа байхгүй хүүхдээ. Тэгэнгүүтээ ахлах сургууль их сургуульд оронгуудаа бүр ингээд нарийн мэрэгжлийн дагуу сууж юмудаа ингээд нухацтай хийдэг. Энэ бага ангид юу гэдэг юм бэ гэхээр тоглоулаад байгаа ерөөсөө. Тэгэд нөгөө одоо бас нөгөө инээдтэй юм байдаг штэ. Одоо Финландийнхан яаж гэсэн чинь гадаа тоглоулдаг байжсанаа болоод гадаа нөгөө энэ одоо гусар мусуур цементтэй штэ. Тэднэрийгээ буцаж чуулаад зүгээр шорон дээр тоглоулах хэрэгтэй байна гэд. Тэгээд нөгөө шавартаагаа ноцтолдох хэрэгтэй байна гэд буцаад энэ плейграундуудаа хуулж байгаа гэдэг ч аахгүй. Тэгэхээр бүр тэр чинь ингээ буцаад ухраад байгаа юм шиг хэрнээ бүр л одоо тэр одоо маш чухал гэдгийг ойлгоод шүү дээ. Япон школ дээр яадаг вэ гэхлээр бид нар нөгөө хүүхдүүдийг хатдаг шүү дээ. Хөөрхөн униформ өмснө. Өөртөө сургуулаасаа гэрлүүгээ явдаг. Бидалт хийж сурдаг те. Тэнгүүдээ сургууль дээрээ нэг хүүхэд нь хоёр хүүхэд нь за өнөөдөр би хоолнууд аяглан жижүүргээ бүх хүүхдээ хоолыг аягалж өгдөг ангийнхаа. Тэгэхээр ингээд хоол аягалж зурж ин гэртээ хараад гэсэн тэр хүүхд хоолоо ингээд хүлээхгүйгээр өөрөө аяглаад идэх чадвар ч юм уу. Тэгэд ийм нөгөө хүм байх одоо нийгэмд орших суур одоо хэрэгцээнүүдэд тэр хүүхдүүд чинь айгүй сайн сурж штэ тэ. Тэгээ тоглонгоо айгүй хөөрх юмнууд болдог гэж аахгүй. Хүүхдүүд хоорондоо одоо манай хүүхд чинь одоо дөнгөж ой гарантай штэ. Тэгээ цэцэрлэгч явуулсан чинь ингээд зодтолтод сурч байгаа. Яг нийгэмшиж байгаа. Тий, яг л нийгэмшиж байгаа. Тэгээд нэг нь ингээд бай гэж зогсонгоо тэр хүүхд зогч байжсна буцаад бай гэдэг юм бэ. Тэнгүү тэнд багш ирээд хэдүүлээ бай ингэхгүй шүү, ингэ шүү, тэгээ шүү гингүүд нөгөө хоёр чинь анх удаа тэрийг сонсож штэ. За болохгүй юм байна. Бэкгүй өөрөөр ойлголцох хэрэгтэй юм байна гэд. Одоо тэр чинь яхаа аргагүй энэ одоо хүний цаатлын инстинкт нь угаасаа хүн муухай харьцсан бол буцаад муухай харьцсан тий. Тэнгүүд тэр дунд нь нэгэн фасилитер байгаад хэдүүлээ ингэхгүй шүү, ингэж тоглодог шүү, манай ангийн дүрм юм шүү, бүгдээрээ уучлаарай, баярлаа гэдгээ хэлээ шүү гэд ингээд нэг юм одоо чиглүүлэгч багш байх ёстой. Тийм. Тэрнээс биш одоо нөгөө 40 минут суугаад А Б С гэхээр угаасаа явах болцсон. Саяны Япон сургуулийн энэ диктатуртай энэ системийн одоо гор нь ингээд улс дээр нь харагдаж байгаа юу? Хоёр тэгж бодож байна уу? Зүгээр ингээд би ингээд харахад Японд байгаа юмс амар хэмээн оролдог те. Амар юм өндөр түвшний юм байнгын юм фокустай явсаар хагаад амьдралаас үүдсэн байдаг ч юм уу те. Тэг ингээд яг аз жаргалын югаар нь харахад Япон бол одоо буцаад унаад эхэлсэн шүү дээ. Тэгээ Финланд бол хажуудалд нь бүр ингээд хамгийн аз жаргалтай орнуудын нийгмийг болсон. Тэгэхээр бас магадгүй энэ суурнаасаа явж гинөө эсвэл би бүр дэндүү холоос холбох гэж үзэж байна. Бас магадгүй би ингэж бодож байна. Япон сургууль одоо ингээ ёс дүрмд айгүйх баригддээ шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг ингээд өөрийгөө илэрхийлэх тэр орон зай айгүй бага байдаг юм шиг байгаа байхгүй юу. Ингээд тэгэнгүүт хэдүүлээ нөгөө нэг барууны орнуудыг мэдэн шүү дээ. Ингээд би төвтөө би ингэж бодож байна. Үгүй багшаа би ингэж ингээл ингээд идэхтэй. Нийтээр Аз соёл болохоор Азийн сургуулиудын соёл болохоор
багшийн үлснийг ер нь хүлээж авах хэрэгтэй гэдэг юм. Одоо бид нар бол угаасаа л тэгж багш хэлснийг л одоо окей өмнөөс нь үгүй би ингэж бодож ингэж бидний үе бол тэгж байгаагүй шүү дээ. Тэнгүүд одоо энэ жинзинер чинь тэгдэг болцсныг нь одоо бид нар ажил дээр гараад гайхаад байгаа. Энэ альфанууд чинь бүр тэр өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ айгүй өндөртөө тэрийг илэрхийлж сурж байгаа. Тэр нь айгүй зүв байх. Тэгээд тэр өөрийгөө чөлөөтөө илэрхийлэх орон зай байхгүй байгаа тахлаар бас хор уршиг гарах л та тий. Хувь хүний онцлог гэдэг юм байхгүй бүгд нэг хэвэн зутгагдаад байгаа юм шиг тий. Японыг харахаар саяны шууд бимбай бас өчсөн. Сая ингээ анги ярьж штэ тий. Одоо ер нь ингээ левелгүй болж байна. Тэгээ миний хувьд ингээ харахаар 12 жил яг ер нь байх хэрэгтэй мүү гэж би одоо бодоод байдаг байхгүй юу. За 12 жил ингээ байлгаж байгаа шалтгаан миний харж байгаа. Зүгээр төрийн зүгээс энийг хийж байгаа нь аав ээж нар ажилд явах хэрэгтэй. Тэр ажлыг орлогыг олж байгаа хооронд хүүхдүүдийг нэг ингээ 12 жил нэг юм өөрийгөө бие даатал нь сургууль дээр ингээд харах хүнтэй байлгая гэдгээс энэ үүдээд байна уу? Эсвэл үндэ боловсролын ингээд систем 12 жил байх хэрэгтэй. Биднийг жоохон бахад 10 жил байдаг гэсэн тийм. За 1 жилийн систем нь 11 болсон. Одоос бүр 12 жил. Тэгээ би бодоход 9 дугаар ангиас хойш надад заасан юмыг би амьдрал дээр бараг ашиглаагүй санагдаад байгаа байхгүй. 9 дугаар ангиас хойш давтаалсан тэгэл нөгөө синус, конус гэдэг бүр нэг юм амар юм сүртэй юм явсан. Гэтэ тэр хизээч амьдрал дээр ашиглагдаагүй. Тэнгүүд одоо яг өөрийнх нь харж байгаа. Энэ зөв хариулт байхгүй байх. Тэгтээ зөв өөрийнх нь бодож байгаагаар ер нь бид нэр ингээд 12 жил яваад ах хэвээр юм уу? Эсвэл одоо ингээд энэ AI хөгжиж байгаа энэ үед 4 болох хэвээр юм уу? 6 авах хэвээр юм уу? Ер нь хэдэн жил байх хэвээр юм бэ? Зөв. Одоо харин тий наач одоо хэцүүлээ нэг шиг нийгмээрээ угаасаа энэ юм бэ гэж би бас ойлгосон шүү дээ. Одоо сайн мэдэхгүй байна. Гэхдээ үнэхээр одоо тэр биллионертэй ингээд одоо том одоо баячуудын хүүхдүүд яадаг вэ гэхээр угаасаа л нэг юм одоо сургуулийн системээр яваал ингээл ингэдэггүй тэд нар чинь ингээл явж байгаа л дундуур нь угаасаа за би энэ газар татлах хийлээ гээл нөгөө аав ээжийнхээ ажил дээр ажилдаг ч юм уу те эсвэл ингээл өөр туршилтуудыг хичээлийнхээ хажуугаар хийдэг ч юм уу ихэнх тохиолдолд бас яадаг вэ гэхээр спорт болон тэмцээн уралдаануудад ингээд хөгөө явцдаг 10 жилдээ. Тэнгүүд ахлах сургууль хай скул одоо Америкийн мундаг одоо сургуулиудад сурдаг хүмүүс өвчлэн спортоо хөөж явж агаад тэг 10 жилдээ төгсгчдөг. Тэнгүүтээ их сургуульд оронгуудаа спортын scholarshipтэй гэхдээ бас нэг одоо бизнесээр сурдаг ч юм уу санхүүгээр сурдаг ч юм уу ингэж явж байгаад ингээд сурч чинь те. Тэнгүүд бас тэр ингээд нэг тэм нэг юм одоо дэлхийн одоо хүн амын тэр чи одоо ганцхан хувь нь л ахгүй юу те. Тэр чин тэгэхээр тэр яаж ийн вэ гэхээр угаасаа одоо тэр одоо тийм хэрэгцээ байхгүй эцэг их нь одоо тэр хүүхдээ чинь зөөдөг хүн магадгүй байгаа. Тэр эцэг их нь угаасаа ингээд 5 6 хүртэл ингээд нөгөө нэг байлгах нэгсэндээ газар хэрэггүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийм хүмүүсийн хувьд сургууль гэдэг зүйл бас шал өөр концепт байж болох байх гэж би санал нэгдэж байна. Тэгэхээр өөрийнх нь ярьж байгаа одоо сургууль гэдэг юм ерөнхий систем одоо юм өөрсдийн програм биш хүн болгонд нь тааруулсан юм наривчлалтай болж ирэх гэдэг. Одоо ингээд мянган хүүхэдтэй сургууль гэдэг юм өөрийнх нь ярьж байхгүй болохоор байна гэсэн. Тэгж бодож. Ингэж штэ. Одоо сая нөгөө үгүй яах вэ? Байх л ахaltaа гэдэг би сайн мэдгүй. Гэтэ байх хэрэгтэй юм уу? Одоо би бүр ингээд төрийг question хий. Одоо төрийн энэ бодлогыг би ингээд бараг би одоо ганцаарч бичлээ тийм юмнууд үзэхэр тэгж харагдаад байна. Нэг юм өмөөрхөө гэдэг. Нэг өмөөр санагддаг юм нь сая сүүлийн одоо 4 жилийн өмнө ковидын дөнгөж дараачлуу юу яасан штэ. Цэцэрлэг хүрдэггүй байсан. Хүн болгон цэцэрлэгийн гадаа очирлоо зогсдог байсан. Тэгээд тэр чинь түр амар сайн юм хийсэн юу вэ гэхээр хувийн цэцэрлэгүүд хотгон дотор байгаад байгаа юм байна. Байрны доор байгаад байгаа юм байна. Тэднэрт нь бид нэ тодорхой хэмжээний хувьсах зардал өгөөд тэгээд энэ одоо цэцэрлэггүй үлдэж байгаа хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгоё. Нэг ч хүүхд цэцэрлэггүй үлдэж болохгүй гэд одоо хувийн болон төрийн ингээд хамтын ажиллагаа хийсэн тий. Тэрний дараа хин ч одоо би цэцэрлэггүй үлдчихлээ гэж ярихаа болцсон шүү дээ. Би тэрийг нөгөө алтан гахай жилийн хүүхдүүд цэцэрлэгээ төгсчлөө гэж бодсон шүү дээ. Ер нь бол одоо тэр систем амар сайн байхгүй юу? Тэгэнгүүт одоо яаж хийсэн бэ гэхээр тэр чинь байрны дороогоо нэг 60 хүүхэдтэй цэцэрлэгийг жишээлбэл төр ингээд за танад хамтарч ажиллана шүү бид нар ингээд манай хүүхдүүдийг аавна бид нар төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ гингүүд хувийн хвшлэн нээлттэй байсан тий. Яг тэр шиг одоо энэ сургуулиуд хүрэлцэхгүй байх гэдэг байгаа шүү дээ. Магадгүй тэрийг бас одоо яриалах шиг энэ хотгон болгоо одоо сургуультай байх хэвээр төрийн сургуультай байх хэвээр. Төрийн сургуульгүй бол магадгүй хувийн сургуультай бас хамтарсан ямар
аргалгаанууд байж болох нь гэдэг те. Тэгэхээр энэ бол ингээд айгүй тийм зөв чиглэл рүүгээ явж гин гэж боддог байхгүй юу. Ингээд ямар ч гэсэн хүүхэд сургуульд явж нийгэмших хэрэгцээ байгаа. За тэр нь одоо чиний хэлсэн нөгөө нэг 6 жил ах уу 12 жил ах уу гэдэг бол гэр бүлийн л яг нөгөө нэг чухал зүйл нь үнэт зүйл нь юу вэ гэдгээсээ л гэр бүл шидэ явчих нь зөв болоо гэж бодож чинь. Тэрнээс нийтээрээ тэгмэн гэдэгтээ бид нар бол үнэхээр одоо тийм эрхчлөө болон мөнгө одоо санхүүнд байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо тэр одоо нөгөө түүчэлтгүүд нь түүчэлээд явжааг ардаас нь бид нар одоо яг яах ёстой вэ? Тэрний ардаас л явах ёстой гэж бодож байна. Нийтээрээ ярих хэмжээнд хэдэн жил байх ёстой. Өөрөө ханарч байгаа. Одоо за эхлээд бүр Бимбагийн хувьд одоо 10 жилийг төгсөөд явсан. Одоо дүүнэр нь 10 жил байгаа. Төгсөж байгаа тийм. Одоо үед 10 жил хэдэн жил байх ёстой. Одоо сургууль хэрэггүй гэж ярьж байгаа юмстай би санаа нийлдэг байх. Мэдээж саяны ярьж байгаа яг ингээ нийгэмшүүлэх хүн болгож бэлдэх ажилтан биш. Хүн болгож бэлдэх хэрэгтэй юм сургууль бол гэдгийг хараад байна. Тэрнээс цаашх нь хүний өөрийн амбицнаас шалтгаалж өөрийн потенциал хүүхд толгойн сайн захирал болох шаардлагатай. Хүүхд толгойн зураач болохгүй. Гэхдээ тэр потенциалаас шалтгаалаад жилүүд өөр байх юм шиг харагдаад байгаа байхгүй надаа. Тэгвэл одоо сайн ярьж нийтээр нь тэхгүй юм чи ингээд явж ийг дундаас нь салгаад гаргуул тэр үзэнгүүд хэрвээ хүүхдээ одоо сурж байгаа аав ээж нар 6 дугаар ангид байхад нь одоо миний хүүхд болсон ингээд сургуулиас нь гаргаад өөр юм хэлгүүл шууд шүүмжлүүлнэ те. Хүүхдээ чи одоо бүр 6 настай басна. Тэнгүүд яг одоо Бимбагийн харж байгаа. Надад одоо зүгээр Австралийн тэр нэг систем байгаад байгаа. Одоо өөр газар хэрэгддэг байж магадгүй. Одоо 7 дугаар ангиас ч үлээ 8 дугаар ангиас хойш нөө өөрөө хичээл сонголтоо хийн. Тэг хичээлүүд нөгөө нэг одоо яг бид нар оюутан багтны сонгоо явдаг шүү дээ. Тим болгоцсон юм билээ л дээ. Тэгээд одоо яг Ижагийн хэлдэг шиг за зарим хүмүүс зарим зүйлүүд дээр сайн бах алдаггүй шүү дээ. Тэрийгэж өөрөөсөө ухамсарлчихсан. Гэхдээ тэр нэг 6 7 дугаар анги хүртлээ бол тэр нэг нийгэмшиг хүн болох тэр плейүүдээ тэр тоглолтуудаа бүгдийг хийгээд ингээ гой болчихсон community үүсгэсэн байж ах дараа нь байжсны дараа өөрийнхөө тэр нэг сонголтоо хийгээд хичээл дээр мэрэгш зүйлүүд дээр явбал зүгээр байгаа. Тэгэхэд мэдээж тэр ингээд 12 жил байсан ч болж гин 10 жил байсан ч болж гин хамгийн гол нь тэр сонголтыг зөв хийгээд тэрэн дээр одоо мастерыг хийж штэ тий. Одоо Ижагийн хэлж байгаа нэг point нь тэр хамгийн багаас одоо ингээд сонгоод эхэллээ штэ тий. Багасаа сонгох тусам нөгөө нэг топик дээрээ чи олон цагийг өнгөрөөд байгаа байхгүй. Олон цаг өнгөрөхөр яах юм? Чи тэрнийг мастерыг хийгээд байгаа байхгүй. Олон талаас нь харах боломж нэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр Финляндийн ч юм уу тэр Японы тэр нөгөө өөрөө дагнж аваа тэр судлаад байгаа зүйлүүдийг бид нар 10 жилээ төгсөөд оюутныхаа дараа судалж байгаа бол тэр далидын судлаад эхэлсэн хүүхд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр илүү давуу талтай болж ийн л гэж би харагдаж байна л да. Тэгэхээр хэдэн жил гэж бодож байна. Би бүр яг тоо хамаар санагдаад байгаа байхгүй. Одоо энийг 12 жил fine гэж бодож байна. Тэгвэл одоо ингээ AI ийм амар хөгжиж штэ тий. Би тэгэд мэрэгжлийг 4 жил заавал сурах хэрэгтэй байсан. Тэгжил хүн нарийн ингээ мэрэгжил сурд. Тэг яг их сургуульд оронгоо эхний 2 жил шал хэрэггүй л байдсан штэ. Ерөнхийн за одоо бас тэгээ ярьчихгүй бас болохгүй хаа. Гэтэ амар ерөнхий юм заажснаа сүүлийн яг 2 жил дээр л яг тэр мэрэгжлийн дагуу заад. Тэгсэн чи одоо өнөөдөр зүгээр зураач ч юм уу зүгээр ингээ бизнесээр сурж исэн залуу өөрөө гэртээ сураад AI ашиглаж агаад IT-г жилийн дотор сураад амарлаг программер болчихж штэ тий. Тэгвэл ингээд яагаад бидэд заавал 65 жил бид нэр ажиллах хэрэгтэй юм уу? За одоо би бүр ингээд амар юу ээжж магадгүй шүү. Гэтэ миний ингээд бодлууд ингээд одоо ингэж амар хөгжиж байхад ингээд чи заавал 12 жил сур. Чи бол богинохон гэх гээд байгаа юм уу тий? Би бол ингээд богинохон байлгаад хүн өөрийгөө ингээд зүгээр суугаад ах хэрэгтэй юм уу гэж би бодод байгаа байхгүй. Одоо ингээд 10 дугаар анги 11 дугаар багш нар орж ирэл ингээд яг зааж байгаа ч юм байгаа юм гэмээр байсан шүү. Тэр цагууд дээр хурдан их сургууль руугаа их сургууль дээрээсээ юмаа сураад за их сургуульд явах ёстой гэдэг хүртэл надад асуултын тэмдэгтэй. Тийм байна. Тийм тэнгууд тэндээс цааш нэг хурдан юмаа сураад тэргээрээ орлогоо олоод 40-төдөө ягаад бид тэртээ орж болохгүй мэ гэдэг бодол төрөөд байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш ингээд санхүүгийн эрхчлэн төрөөд хүн сайхан амьдарч болно шүү дээ. Тэнгууд тэр ингээд бодохоор би асуумаар. Гэтэ яг мэрэгжлийн нөгөө дэр тийм. Энэ дэр мэрэгжлийн ч юм байхгүй. Би зүгээр ингээд анзаарж байгаа юм ингэж анзаарсан. Одоо бид нар чинь жинзэнэрийг хараад ингээд гайхаад байгаа шүү дээ. Тэр чинь ажил дээр гарч ирээд ингээд одоо бараг 25 6 та залуучууд байгаа да тий. Тэд нар яаж юм гэхээр ингээд би танаад ингээд ярьслага ангууд бараг танаах ингээд надаа соёлчин ямарын таалагдахгүй байна гэж яриад байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар буцаад нөгөө соёлоо өөрчлөх ёстой юм шиг ингээл болж байгаа. Тэнгүүд энэ жинзэнэр яаж ийм гэхээр нэг газараа бид нар насан туршийн ажиллана гэж юусэн харахгүй байгаа. Тэд нар 65 хүртэл ажиллана гэж угаасаа бодохгүй байгаа.
Тэгээд жинзэнэр яаж ийнө вэ гэхээр нэг газар за 2 жил ажиллаад би ийм скиллтэй болчих, ийм ур чадвартай болчих. За энэ газар ажиллаад нэг энэ талаар мэдчихье. Гэт ингээ угсраад байгаа байхгүй юу? Лего шиг. Тэгснээ одоо надаа ийм дутуу юм чинь би бас нэг жоохон маркетинг хийгээд өөрийгөө хөгжүүлээд ингэж яагаад ингээд нэг ийм лего огсорж байгаа юм шиг өөрсдийнхөө карьерийг биелдэж байгаа тий. Яг тэрэн шиг тэнгуү тэд нар 65 таада би энэ газартаа явсаар байгаа тэтгэр аавна гэж хинч бодохгүй байна. Би магадгүй тэр санаа чи одоо бидний аавжийн үед тэр байгаад бид нар ч гэсэн одоо нэг ингээд гайхаад байгаа шүү дээ. Одоо 50 60 хүртэл ажиллах ч юм уу тий. Арай өөр алхимнууд яаж нэг. Тэгэхээр дэлхийд даяар нэг юм тренд байгаа нь одоо ингээд ур чадвар цуглуулдаг болсон. Ур чадвар цуглуулдаг болчингууд буцаага таны ярьж байгаа за 12 жил одоо би яг юу сурч байгаа юм бэ 4 жил дахиад яг юу сурч байгаа гэдэг юмнууд дээр чинь угаасаа нөгөө нэг ингээд Монгол ч гэсэн гараад ирсэн шүү дээ нэг жилийн одоо IT програм сурдаг те AI сурдаг програмууд ч юм уу ингээд гараад ирсэн. Тэр бол ингээд болж ийн гэж байгаа байхгүй. Тэр ингээд хүн болгонд тэг гэж хэлж болохгүй. Ерөөсөө нөгөө нэг 80 20-ын зарчмаараа л явна. Одоо 20% нь нэг иймэрхүү одоо сонголтуудыг хийж явж байгаа. За магадгүй 10 жилийн дараа бид нар өөрсдөө угаасаа одоо 10 жилээ төгснөө одоо дунд сургуулаа төгснөө юуаар гүнзгий ирэх вэ гэдгээ шийдээд одоо ингээд жижигэн мини гиг гэж яриад жижигэн зүйлүүдийг ингээд хийж агаад ур чадвараа хүсраад энэ том одоо нөгөө нэг юу гэдгийг те трансформер хийх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яахын аргагүй ур чадварыг цуглуулдаг 900 амьдарч байгаа. Тэгэнгүүт одоо хүүхдүүд бас яаж юм гэхээр их сургууль дээр одоо би нөгөө коллеж консулер хийдэж штэ. Их сургууль дээр анчаарч байгаа юм. Нэг улс руу би 4 жил явмааргүй байна гэж байгаа байхгүй. Одоо бүр амар болсон. Одоо би ингээд Солонгос 1 жил явчаад тийшээ 1 жил яваад ингээд яаж ийм жил өөр усад хийж болох вэ гэж байгаа шиг тий. Одоо бидний хувьд тийм юм бол ингээд төсөөлж чадахгүй шүү дээ. Тэгсэн чи тэр хүмүүс ингээд яад ийм сургууль байхгүй ингээд байгаа байхгүй. 4 жил өөр газар би сурмаар яаж байгаа шиг тий. Ингээд бүр юм солиотой юм сэтгэж штэ. Тэгэхээр угаасаа энэ зүйл чинь ингээд нөгөө цаатлынхаа хэрэгцээгээр одоо их сургуулиуд би тийм болох болов уу гэж бодож байна. Одоо ингээл Солонгост нэг кампустай, Монголд нэг кампустай тий. Тэгэл Америкт нэг кампустай тэр хүүхд 3 жилээр ингээ ээлжлээ сурна уу яа нуу тий. Тийм хөтөлбөрүүд угаасаа гарч ирнэ. Тэгэхээр ингээ нэг юм цаанаасаа ингээ шилжилт хөдөлгөөнүүд болоо л юм гэж харж байгаа. Тэрнээс биш одоо угаасаа энэ хүүхдүүд чинь би 4 жил одоо ингээ нэг юм хаягаа суухгүй л гэж байгаа. Эксэми харилцагчид демо дансараа буюу бодит бус хөрөнгөөр 7 хоног бүрийн демо тэмцээнд орж бодит мөнгөн шагнал авдаг байна. Та мэдээгүй байсан уу? Өөрийгөө ч сороод шагналын сангаас ч хүртэх гайхалтай боломжийг XM бүрдүүлжээ. Description хэсэгт байх холбоос ороод туршаад үзээрэй. Big Fair Human XM. Миний хараад байгаагаар 5 жилийн дараа гэхэд одоо 10 жил сураад их сургуультай яваад хүн чинь 22 таа байна тий. Ингээд гарч иж байгаа штэ. Тэр нэг 5 жилийн дараа гэхэд өнөөдрийн тэр 22 таа төгсөж байгаа хүүхдийн левлийн хүүхэд 17 настайдаа бэлэн болох болов гэж би хараад байгаа. Тийм зөв. Би бас тэгж бодож байна. Одоо ингээд бид нар харангууд 12 дугаар ангийн хүүхдүүд айгүй тийм сүрхий болцсон байдаг. Нилээн сүрхий болцсон байдаг. Гэхдээ тэр хүүхдүүд чинь буцаад их сургууль дээр хүмүүс юу сурдаг вэ гэхээр нөгөө нэг цагийн ажил хийж сурдаг ч юм уу тий. Энэ тэнд нэг дадлагын ажил хийж сурдаг. За бидаалт гэдэг юм хийгээ сурдаг ч юм уу. Нэг тэр ур чадварууд нь яхаа аргагүй нэг 2 3 жил тэнд явсны дараа ажилд орох юм бол бас нэг арай өөр. Тэгэхгүй шууд хай скулээс нь авчингууд тэр хүмүүс чинь тийм нөгөө туршлагагүй болохоор жоохон одоо ингээд тийм санагдана гэх юм уу? Тийм. Одоо нөгөө research хийх те. Одоо тэр бас их сургуулийн source-ыг ашиглах те. Гэх мэтчлийн юмнууд бас хэрэгтэй зүйлүүд байдаг юм билээ. Би бас яг нөгөө ойлаа нэг хоолойдээ сууж ах тэр хүнтэй ярьжсэн шүү дээ. Шууд их сургуулийг ингээ халаа ичүүлээ яг үгүй яг ээж шиг ярьжсэн. Тэгээд бас тэр би нөгөө яа 12 жил гэж зүйл бодож байгаа нь дахиад нөгөө дотор хүнлэг байх зүйл чинь ингээ 6 жилийн дотор үүдчдэг зүйл биш байгаа байхгүй. Тийм баг. Би энэ зүйл чинь те хүн хүлэгтэй болж сурна те. Шудраг үнэн үзэн те. Энд чинь хүнийг жоохон юм нөхрөл үзэн те хайр дурлал үзэн ийм нэг бас нэг зүйл бас давхар явж байгаа байх гэх. Тэр нэг юм 18 хүрэх гэдэг юм зүйл бас байгаад шүү дээ. 18 хүрэх гэдэг одоо философианаас гарч ирсэн юм байгаа мэдгүй хэ те. 18 хүрчээж нэг хүн ингээ за өөрийн гэсэн одоо шийдвэрүүдээ гаргаад одоо их сургуультай явна уу юугаа хийнэ хамаагүй ямар ч гэсэн бүрэн дунд боловсролыг эзэмшлээ гэдэг юм одоо дэлхийд дээр яриад шүү дээ. Тэгэхээр 6-таагаас нь ороод 18 хүртэл нь явнаа л гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг юм тэр зарцуулах цаг дундаас нь ижлэр зарцуулах цаг байсан гэж би хараад байгаа байхгүй 18 хүртэл гэдэг чинь ингээд одоо дээр үед бид ном уншаад тэр номноос авах мэдээллийг хүн яаж ч хурдан уншъя гэд чи бүгдийг нь хууц бүрээр уншаад зарцуулах нэг номыг унших цаг одоо
хэдэн цаг ч байдیں۔ Тэ байсан бол өнөөдөр AI-тай байхад тэр номноос авах хэрэгтэй хамгийн гол мэдээллүүдийг тэр хүн за хэдэн минутын дотор авч болох юм. Гингүүд ингээ хурцсахч болохоор юм шиг юм байж болох. Тэгвэл яг би энэ point дээр ч юм жоохон ингээд бас бодох хэрэгтэй гэж бодож байна. Яг харин ном уншина гэдэг чинь ингээд шууд нэг snapshot-оос тэрийг авна гэдэг зүгээр л дахиад биш те. Энд чинь ингээд нэг experience те. Энд чинь бараг meditation хийгээд энд чинь ингээд ууснаа те. Тэр master тэр ингээд content-то одоо оюун эрсний хэллэгээр ингээд бичээд яг үнэн хэрэгтэй тэг бичиж чадах юм бол бүр тэр үнэхээр толгонд ордог байхгүй те. Гэх мэт чинь ийм зүйлүүдийг би бас ингээд нэг юм. Одоо 10 жилийн таны энэ бол би албаар ингээд зүгээр одоо энэ зүг гэж байгаа ерөөсөө юу биш үү те. Одоо над руу багш нар чи одоо юу гэж ороод ирэх. Тэр ерөөсөө биш. Гэтэ бид нэр өдийг хүртэл явж ирсэн аргачлал зүв байсан байх тодорхой хэмжээд. Тэгтээ өнөөдрийн юм өөрчлөгдөж байгаа ийм хурдан юм өөрчлөгдөж байгаа нэгэн дээр бид нэр яг л энэ зөв гэдэг энэ хайрцгаар бодож болохгүй юм шиг. Тэгээ би энэ ерөөсөө Монголын боловсролын системийг яаж байгаа ш. Ер нь нийтээрээ дэлхийд баяраа ингээ асуултын тэмдэг асуух хэрэгтэй болчиход байгаа те. Үйлдвэр гэдэг юм 5 жилийн дараа байхгүй болно. Үйлдвэрийн ажилтан гэдэг юм. Бүх юм AI-аар ингээд ерөөсөө хоёр гарыг яг ингээд дөөрөлгцсэн юм ингээ робот байж юм. Тэгэхээр хүн үйлдвэр дээр ажиллах ямар шаардлага бол. Тэгэхэд яг хэнийг бэлдэх хэрэгтэй. Бүтээлч хүнлэг Монгол иргэдийг бэлтнэ гэдэг. Одоо бүр ийм бодлоготой болсон тийм. Ерөөсөө одоо нэг юу яд юм л ч дээ 90-ад ондчлаа нэг юм сайхан сэтгэлтэй Монгол хүнийг бэлтэнчлүү нэг тийм өрөө байсан юм блэ. Бид нэг хүнлэг Монгол иргэд гэдэг нэг одоо сургууль дээр жоох юмуд ярьсан чаа. Нилээн одоо жоохон настай хүмүүс болохоор нөгөө манай дээр үед хүнлэг сайхан сэтгэлтэй гэж ярьдаг байсан гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд миний ойлгосноор одоо ингээд чөлөө зах зээл рүү ороод нөгөө хүнлэг сайхан сэтгэлтэй иргэд бүтээн гэдэг юм байхгүй болсон юм шиг лээ. Тэгээ явж байгаад одоо бид нар буцаад яриад штэ хүүе бүгдээрээ жоохон робот болсон юм шүү. Тэгээ буцаад нөгөө нэг хүнлэг бүтээлч байх юм айгүй хэрэгцээ өндөр болоод байна гэд. Тэгээд 10 жил дээр ийм байхгүй юу. 10 жил буцаад ингээд бид нар бодонгууд таны 10 жилээс санаж байгаа хамгийн гоё одоо зүйл чи юу вэ? Дурсамж. Ангийнхан. Яг зөв. Тэ? Тэгэнгүүт энэ надад анзаарч байгаа юм нь таны ярьсан сүүлийн high school-д ороод Америк, Австрал одоо энэ ер нь бол барууны орнуудын хүүхдүүд 8 дахь ангиас 9 дугаар ангиас ороод ангигүй болчдөг. Тэгэнгүүт high school-ийн дурсамж нь амар эвгүй болдог. Маш их буулын юм байдаг. Маш их буулын юм байдаг. Маш их одоо ганцаардмал байдаг. Маш их одоо сошиалор ингэж харьцдаг. Ингээ нэг юм шигэ болдог. Яа тэгэхээр пар олгон дээр чи өөр ангид ороод чи ингээд ингэж явсаар байгаа л баг ингээ нэг юм шигэ болчдөг. Үнэхээр чи тэнд нөгөө гоц одоо спортын багтай одоо нөгөө дуу хуур хөгжим бүжгийн юм хүнд ингээ багийн юм гол бол баг ингээл хичээл дээр суугаад өөр хүмүүстэй ороод хичээл дээр суугаад ингэсээр хагаад айгүй их одоо тийм стресстэй хүмүүс гардаг. Тэнгүүд буцаагаад бас яг нөгөө нэг манай бүтэц зохион байгуулалт тодорхой хэмжээнд хамгийн гоё юмнууд маань одоо тий тэр анхны үе ирэхэл одоо ангитай тий найзуудтайгаа гоё ангийнхаа дуу муу дуулаа тэр 10 жил төгсөж байгаа мэдрэмж энэ төр бол яхааргүй хүнд үлдчихэж байгаа. Тэгэхээр тэр одоо хамт олон гэдэг зүйл айгүй чухал юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тий. Гэхдээ хамт олноос болж бид нэр жилиг удаашруулахгүй зү. Тэгэхгүй л дээ. Одоо бид нар зөв таны хэлж байгаа зөвхөн бид нар ингээд хөгжөөд тахт чинь яагаад ингээд 12 жил сураад байгаа юм бэ? Тий. Гэхдээ энэ мэдээж 10 жил алга яа. нийтээр үгүй харин гэхдээ одоо тэрийг амар дураараа шийдсэн юм шиг санагдаж байгаа. 10 байсан юм шууд 11 болгоод эсвэл 12 болгоод ингээл нийтээр нь тэр хүмүүсийн бүх амьдралын 2 жилийг автоматар шууд сургуульд ингээд бас үлдээж байгаа шүү дээ. Then why not бид нэр буцаагаад тэгвэл нэг жилээр ингээд буцааж одоо болох бас тийм тий. Ингээд шахаад явах хэрэгтэй юм. Эсвэл нөгөө талаасаа саяны ярьж байгаагаар эхний ингээд хитэн жил ер нь хүүхд ингээд бүр хичээл хийчихсэхгүй юм. Одоо олоолаа kind дээр тийм kind дээр одоо жишээлбэл ингээд хэдэн жил одоо ингээд хүүхд зүгээр ингээд хүүхдэрээ байх хэрэгтэй юм уу? Хэд хүртэл ингээд хүн хүүхдэрээ байх хэрэгтэй юм те. Бид нар ингээд одоо 1-р анги улсын сургуулийн 1-р анги мөн нэлээ матуу сургуулиудын 1-р анги бол шууд орж ирэл тоо хичээл гэрийн даалгавраасаа босч ирэхгүй те. Аав ээж нь хамтдаа ядарч мадарсан гэж байж байгаа шүү дээ те. Тэр бас яг зөв юм уу? Ингээд магадгүй энийг ингээд бүр шахахгүй ч байх хэрэгтэй юм уу? Тэг ингээд 12 жилиг бүр ингээд 8 руу оруулж ингээд өндөр ачаалтаа явуулахгүйгээр бүр ингээд тэгвэл 16 болох хэрэгтэй ч юм уу те. Ингээд 50 өглөөдөө чи өнөөдөр хичээл хиймэргүй байвал битээ ир ч юм уу те. Энэ зөв юм уу? Одоо би ингээд зөв энийг үзэж байгаа ингээд би энийг бас яагаад асууад байна гэхээр нөгөө манай нэг хамаатны хүүхдүүдээ одоо ямар сургуульд өгөх вэ гэдэг яг ийм асуулт гарч ирсэн байхгүй. Сая тэгсэн чи одоо Монголын Финландийн системтэй сургууль дээр очиж үзээд амар таалагдсан гэж байна. Гэхдээ ингээд
эхний 1 2 3 жил бараг хүүхд юу ч хийхгүй юм ба штэ. Ингээл зүгээр байж ах юм байна те. Ирээл амар гоё тоглоал ингээд яг хөө мэдээж байж ийн гэдэг нь. Гэтэ энгийн ингээд өндөр ачаалттай сургуулийн бодоод хамаагүй юм тайван ба. Тэнгүүд тэндээсээ дараа нь өөр сургууль руу оронгууд тэр хүүхд амар хоцрогдсон. Юм би чадахгүй байна гэдэг мэдрэмжийг авах юм байна. Тэгэхээр яг бүтэн энэ системээр нь явахгүй л энэ хүүхд энд явах хэрэгтэй юм болов уу гэдэг юм асуулт гарч. Нөгөө талдаа тэгэнгүүт одоо ийм өөр хувийн сургуулиуд дээр одоо IB-тэй ийм сургуулиуд дээр явахаар шилжүүлэхэд амар байна гэж. Тэгээ одоо Монголд ганцаараа амьдрах бас үгүй болчихсон. Одоо 4 жил өөр газар сурна гэж байгаатай ажиллах Монголд ингээд бас харахгүй байгаа байхгүй. Хүүхдүүдэд нэг тэдэн жил амьдруулж байгаа тийшээ ингээд нүн тэндээсээ тийшээ нүнгүүд ийм шилжиж болох системтэй сургуулиуд руу өгөх хэрэгтэй юм ч юм уу те. Ингээд харахаар тийм шүү дээ. Тэгээд харин эцсийн дүнд та хүүхдээ тестэнд бэлдээд байгаа мó л гэдэг аахгүй. Та шилжих сургуультай бэлдэж хүүхдээ тэрнтэй зэрэгцүүлмээр байгаа мó. Эсвэл зүгээр суур чанарууд дээр фокуслмаар. Энэ угаасаа л гэр бүлийн шийдвэр. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Гэр бүл хаашаа явах чаас шалтгаалж тэгвэл одоо сургуулийн систем, боловсролын системийг сонгох хэрэгтэй болж байна гэсэн үг шүү дээ. Зөв биш. Үгүй юу. Хаашаа явах чагаас биш. Шууд ингээд асуучвал одоо яг үзэж байгаа хүмүүс сая бүгдээрээ ингээд би нилээн замраагүй болсон юм шиг бодож шүү. Sorry. Тэгтээ ингээд нилээн юм өөр талаас татаад авчиж байгаа юм дээр яг ингээд асууж тэг би одоо хүүхдээ яах хэрэгтэй юм бэ гэдэг ингээд үзэж байгаа юм тийм шүү дээ. Яг өөрийнх нь хувьд одоо ингээд өөртөө ингээд нэг аав ээж ирээд уулзлаа. За миний хүүхд одоо нэгдүгээр ангид орж байгаа. Би яах хэрэгтэй юм бэ? Танаа сургууль дээр биш шүү. За яг өөр дээр нь очиж байгаа. Тэгвэл та юу зөвлөх вэ? Тий. Яг гэр бүлээрээ эхнээс нь мэдээж нөгөө хүүхдийн онцлог гэж байгаа тий. Тэрийг бол эцэгнэр мэдчихэж байгаа. За манай хүүхд нэг иймэрхүү юм дуртай да, иймэрхүүтэй гэдэг. Тэрийг нь ойлгосон байжгаад за барыг ингээ гэр бүлээрээ ярих ёстой зүйл нь за бид нар хүүхдээ юунд гүнзгийрэлмөр байгаа юм бэ гэдгийг ярих ёстой. Ямар одоо системээр ямар хүүхд гаргаж авах гээд байгаа юм бэ? Хамт олон хэдүүлээ ийм одоо ийм хамт олонтой хүүхдэд байхын тулд энд явуулах юм уу? Эсвэл ийм хамт олонтой гэдэг. Ерөөсө сургуулиуд ч угаасаа тэр онцлогуудаа хилцсэн байгаа хувийн сургуулиуд бол. Ямар хүүхд гаргаж ирмээр байна вэ гэдгийг аав ээж нар шийдэх ёстой юу? Тийм. Одоо яхаа аргагүй энэ бол гэр бүлийн шийдвэр. Хүүхд бол тэрийг шийдэх юм одоо хараахан болоогүй. Тэр бол хай скулдээ ороод хүүхдүүд өөрсдөө угаасаа хэлдэг. За би ийм юм дуртай байгаад байна гэд цэгтэйг бол нэлээд сургууль мургуулаа сая солио молич тэр яриануд бол болдог. За тэгэнгүүт эцэгхнэр ингээд бас маш чухал зүйл болохоор IB гэж хөтөлбөр яг юу юм гэдгийг мэдж байгаа юм уу? Кембриж хөтөлбөр яг юу юм бэ гэдгийг мэдж байгаа юм уу? Оксфордын хөтөлбөр нь яг юу юм бэ гэдгийг мэдж байгаа юм уу? Зүгээр л нэг юм гадны гоё ингээд нэрийн хөтөлбөр тавьчихаар та энэ гоё сургууль гэж бодоод байгаа юм уу? Гэдэг асуулт тий. Гэдэг асуулт. Буцаад нөгөө одоо хүүхд чинь одоо жишээлбэл юу гэдгийг за орчлон жишээлбэл 1500 2000 хүүхэдтэй сургууль байна тий. Тийм том сургуульд өгмөр байгаа мó эсвэл ингээд арай жижигтэр сургуульд өгмөр байгаа мó одоо тий. Тэр одоо яг эн чинь бол зүгээр хүний шийдвэр байх хэрэгтэй байхгүй юу тий. Тэгэхээр тэрийг л одоо сургуулиудын онцлогийг ойлгож доор хайж нэг 5-6 сургуулиуд руу очиж үзэх хэрэгтэй. Тийм. Тэгээд одоо яг тэр IB гэдэг хаа юу юм бэ гэдгийг бүр ингээ ойлгох хэрэгтэй. IB гэдэг чинь маш их ачааллахгүй юу? Тэр хүүхд төр чинь. Танд бол гой санагдчих магадгүй те. Манай хүүхд одоо IB-тай юм чинь би IB-тай өөр сургуульд очиход тэр хүүхд маань хоцрогдохгүй гэдэг юм өнгөцгөн хараад байгаа байхгүй юу? Нөгөө талаасаа тэр хүүхд тэр их одоо суугаад та тэр хүүхд насын одоо тэр тоглоулах цагийг гаргаж өгч чадж гин үү? Буцаа тэр хүүхд чинь гэртээ ирээд амар их ингээл дахиад даалгавар хийнэ. Тэ та хамт хийх үү? Золиосон хийж чинь тэ ер нь бол. Тийм. Гэх мэтчлэн одоо тэр нэг гэр бүлийн үнд зүйл гэдэг чинь тиймэрхүү юмнууд л байгаад байгаа байхгүй юу? Яг одоо хамтдаа хэдүүлээ цагийг гэртээ ирээд өнгөрөөхийгөө чухалчлах юм уу? Эсвэл одоо тэр хүүхд өрөөндөө ороод өдөржингөө хоумворкоо хийчихэл унтаал өглөө босвол бас ингээл завгүй амьдралыг чухалчлах юм уу гэх юм уу? Тэ ингээд нэг юм янз янзын юмнууд байгаа. Тийм. Тэрийг хөтөлбөрийн одоо асуугаад мэдээд яг судлах хэрэгтэй. Ямар төрлийн хүүхд гаргаж ирмээр одоо ямар хүүхдээ ямар хүн болгомоор байна гэдгийг яаж хүн шийдэх ёстой вэ? Яа. За мэдхгүй одоо хоёр юу гэж бодож байна. Гоё тэ. Хүүхдээ ямар болгомоор байна гэдэг дээр бол ерөнхийдөө би жишээлбэл яг бодож байгаа шүү дээ. Хүүхдээ боллоо би хүүхдийнхээ характерыг харж шүү дээ. За нэг энэ иймэрхүү гар юм байна да. За тэгвэл энэ хүүхдийг би одоо сантаж явуулахгүй байна гэдгийг мэдчихэж байгаа байхгүй юу жишээлбэл тий. Гэдэг шиг ингээд та нар өөрсдөө ингээд мэдрэмж байна. Бид нар одоо хитрхийн ингээд логикл бас яриад байгаа чинь тийм одоо
сургалтаар ингээд хүмүүж зулсууд байгаа байхгүй юу. Буцаад нөгөө нэг бас тий. зүрх сэтгэлийн боловсрол мэдрэмж гэдэг юмараа хүн шийдвэр гаргаж авах хэрэгтэй. Яа тэгэхээр одоо ялангуяа энэ мэдрэмж би яг одоо юунд хаана ингээд гоё өөрийнхоороо байж чадчихээн. Тэ юм comfortable гэдэг юм байна шүү дээ. Ингээд хинтээ байхдаа би ингээд чөлөөтэй харьцаж чадчихээн гэдэг зүйлүүдийг хүн өөрөө мэдэрдэг шиг манай хүүхд хаана аль орчинд яг өөрийнхоороо байж чадах юм. Өөрийнхөө даваа талуудаа ингээд тултал ашиглаж чадах юм гэдгийг л судлах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр уг суур хүний нэг юм шинж чанарууд бол байгаа. Тэрэн дээр нэсэхнэр харж агаад за манай хүүхд бол үнэхээр ингээд одоо юу гэдэг компетитивтэй ингээд хүүхдүүдтэй одоо шалгуур тэмцээнд оролцох дуртай ингээд ийм ачаал дааж чаддаг хүүхд гэх юм бол магадгүй тийм одоо тий ачаалттай сургуульд нь явуулдаг ч юм болов тий гих мэтчлэн. Манай хүүхд амар ундах дуртай амар 50 юм байна. Тэнгүүтээ амар 50 сургууль бас явуулт гугаар ийм байгаа юм чинь бүр хатуу юм дээ болоод илүү хатуу болгоё гэдэг хүмүүс байгаа дээ. Тэр гэр бүлийн шийдвэр. Тэндээ буруу зөв юм юусоо байхгүй. Тэгээд буцаад тэр чинь мэдрэмжийн асуудал байхгүй. Эцэгнэр өөрсдөө яаж мэдэрч байгаа. BDD үеийг сая яриа логик гэж бодсон чинь BDD үед аав ээж нарын бодож исэн бас амар сонирхолтой л юм те. Одоо та нар ингэдэг Орос хэлтэй болгочихъя гээл зүгээр сургууль сонгоцсон те. Одоо бид хоёр хоёулаа ирэл сурч ирсэн байхгүй. Орос хэлтэй Орос сургууль ирсэн. Тэгжсэн Орос хэл жоох хэрэггүй болоод англи болсон чинь англи хэлтэй сургууль хөхтэй болж байгаа. Ерөөсө баг хэл харж боловсролын системийн хэлийг харж ингээд шилжиж исэн бол өнөөдөр хүүхдээ сургуульд явуулах гэж байгаа хүн бол бүр юу IB байтгаагаас нь их судалж явах гэдэг шүү дээ. Тийм. Nice. Зөв. Тэгээд бас яг одоо тэгэл мэдрэмжийн асуудал гэдэг шиг та энэ сургуульд ямар эцэгнэр хүүхдээ өгж гин би ийм эцэгнэртэй надын одоо өөрийн хувь хүний зан чанар ийм эцэгчүүдтэй одоо эцэгхийн хуралдаа суугаад мэдэн штэ. Мэдрэмж чинь ямар байна? Яг миний community байна, гоё байна, окей. Гэх юм бол окей яахгүй юу? Yes. Тэр одоо эцэгхийн хүүхдийн хурал те амар хэвэн илэрхийлдэг юм байлээ те. Шууд орж ирээ багшийн загинж өмж байгаа. Тий. Тэгвэл та өөрийгөө бодох шүү дээ. Би ч гэсэн ийм орчинд ийм газар явж байгаа илүү. Тэ. Эсвэл би энийг арай өөрчлөх хэрэгтэй болов уу? Энэ хүн өөр газар байна уу? Би өөр газар байна уу? гэдгээ бодох хэрэгтэй байхгүй тий. За одоо ижаа маань өөрөө зөвхөн төслүүд байгаа. Гэхдээ ингээд хэвлээ боловсрол төр айгуу тулчлаа. Энэ дээр би нэг ганц хоёр асуулт асуулаад дойлоо завсарлаа гэж бодож байна. Одоо нөгөө хэдүүлээ ингээд дандаа private school яриад байна тий. Мөнгө төгрөгтэй ингээд хувийн сургуулиуд тий бололцоо ингээд багш нарын тайлбар. Одоо энэ чи бас энэ хүртээмжтэй чанар дахиад яригдчихээн. Тэгээд хүртээмжгүй байна. Одоо Монголд жишээлбэл тий хичнээн олон хүүхдүүд нь хувийн сургууль биш улсын сургуульд явж байгаа билээ тий. Энэ дээр ер нь ямар шүү шилжилт хийх хэрэгтэй вэ гэж ер нь бодож чинь тий. Тэрэн дээр нэг санд бодлоо болцооч. Тий. Би бол Монголын боловсролын систем тийм муу гэж юусоо боддоггүй. Одоо яг хүрлцээний л асуудал байгаа. Нэг ангитай бид нар 50 хүүхд чихэд байгаа маань л асуудал болохоос ш. Нэг ангитай бид нар 30 хүүхд чихэд 25 хүүхд чичих юм бол яг ер нь бол манай багш нар болно систем суурь систем сайн гэж бодож байгаа. Тэнгүүт одоо зүгээр л барилгын асуудал ч юм уу те энэ нэг ангийг цөөлөх багш нарыг эсвэл олон болгох гэдэг асуудал байгаа. Тий. Нэг ээлжээр бид нар нэг сургуульд 3 ээлж хичээл оруулж гарчаа угаасаа хэцүү байхгүй тий. Тэгэхээр одоо энэ барилгыг хэсгэх гэдэг хамгийн том одоо нэгдүгээр зүйл байна. За энийг яаж хийж байгаа вэ гэхээр нөгөө нэг хувь хөвшил сая цэцэрлэг дээр хийсэн шигээ баг сургуулиуд одоо хотхон болгоно баг сургуультай болё ч юм уу. Энэ бол би ингээд зөв тал руугаа явж гин гэж харж байгаа. Тэгээд нэг тийм одоо муу зүйл байхгүй юм шиг санагддаг шүү дээ. Улсын сургууль одоо буцаад яад би юутай харьцуулаад ингээд Сингапурын сургуулиуд сайн гэж ярьдаг те. Гэтэ яг Сингапурын улсын сургуулиуд дээр ч гэсэн маш олон хүүхдтэй хичээл ордог. Тэгээ Сингапурт байгаа баячууд нь бас нөгөө хувийн сургууль руугаа орох гол 2-3 жилийн одоо тестараа wait list-тэй өмд бүртгүүлээл явдаг. Хаа газар энэ бол ингээд ийм л юм бэ лээ гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр дид бүтцийн асуудал байна л гэж хэлж байна шүү дээ. Дид бүтцийн асуудал байна. Тэгээд дид бүтцэн яачих юм бол манай багш нар харьцангуй ур чадвартай хурдан сурж байгаа. Бид нар бас тодорхой хэмжээнд e-school, e-parent гэдэг улсын сургуулиуд ч гэсэн ер нь хэрэгэлдэг болсон энэ системүүдийг маш сайн хурдан сурж байгаа. Тий. Тэгээ ур чадвартай багш нарыг одоо нэмэгдэл өгдөг болсон гэхээр ингээд ур чадварыг чухалчилж ийн гэдэг чинь айгүй зүг байхгүй тий. Тий. Хөрөнгө оруулалтын мэрэгсэн зөвлөх Invescore Capital үнэт цаасны компани. За мэдээж энэ ч одоо бизнестэй
бизнес шүү дээ. Одоо ингээд хувийн сургуулиуд бол тийм. Одоо Эжагийн хувьд бол Томьёо скул бас ингээд үүсгэн байгуулагчтай нэг. Тэгэхээр олуулаа гэж скул байгаа тийм. Тэрнээс үүсгэн байгуулагч нэг. Одоо би зүгээр энэ эцэг их нарын ер нь нэг тренд ямар шүү байна тийм. Багш нарын хүрэлцээ хэр байна. Хүний нөөц хүрдэж чадж гэнэ үү гэдэг ийм бизнесийн орчны асуулт байна. Тий. Хүний нөөц бол яахаа аргууд маш чухал те. Маш чухал. Одоо нэг сайн багш нар хийж байгаа одоо нэг бараг л хоорондоо ингэж те одоо бөө юм болж гуйж авчирна одоо маш олон санал тавьж ин тэгэхээр хувийн сургуулийн мундаг багш нар бол үнэхээр одоо мундаг байгаа. Тэр цалин байлан бол үнэхээр сайн байгаа гэж хэлмээр байгаа. Тэгэхээр ингээд ур чадвар болон хийсэн юмараа одоо танигдчихж байгаа байхгүй те. Энэ ангийг төгсгсөн багшийг л авчих юмсан гэдэг одоо сургууль дотроо хүртэл бид нар хоорондоо ярьдаг те. Ваа бүрөө. Тэгэхээр угаасаа ингээд онцгой гой чадвартай үнэхээр сэтгэлтэй багш нар бол үнэхээр үнэлэгддэг. Тэгэхээр буцаад нэг хувь хүнээсээ шалтгаалж байгаа юмнууд бол байгаа. Нөгөө талаасаа эцэг их нар бас юуг жоохон дутуу хараад байдаг вэ. За гэтээ бараг зөв ч хийж магадгүй. Угаасаа нөгөө гэртээ ойрхон сургууль нь зөвлөлтөө. Гэртээ ойрхон сургууль сурах нь одоо зөв ер нь бол зөв одоо зөөж те. Манайд нөгөө Яармгийн сургууль дээр жишээ байгаа байхгүй. Бид нар Яармагт Томьёо сургуулийг хийгээд тэр Яармгаас ч хөөрхий манай одоо барьсах ах үүсгэн байгуулагчийн одоо 3 хүүхэд нь явал буцаал наашаа ингээл ирэхгээл те хотын төв рүү ингээ өдөрт ингээ 4-5 цагийг автобусны өнгөрөөнд чинь бараг тэр сургууль сурснаасаа илүү стресс тэр хүүхдэд бидэж байгаа байхгүй те. Тэгэхээр бараг тэрийгэ бодох юм бол бид нар ойр орчмынхоо 5-6 сургуулиудыг судалж агаад тэгээд сайнд нь өгөх гэж л хичээх хэрэгтэй юм шиг санагдаж байна тий. Сая бүр сайн тип өгчлөө шүү дээ тий. Сургуулаа ойрхон сургуультай өгөө тий. Бүр одоо тэгмээр санагдаа. Одоо бид нар ч нэрээ одоо яг яадаг одоо жишээлбэл ингээд одоо Яармгаас манай сургуулийг сонирхоод ирэх юм бол за яг үннээ хэлье танаа хүүхд ингээд стресст нэ энэ наашаа цаашаа явах юм бол стресст нэ тэгэхээр тэр хавьдаа сурсан дээр эцэг их нар бол тийм тэгэхээр ингээд одоо бас нөгөө бас буцаад нөгөө сургуулаас за болоод хотгоноо сонгож ирдэг соёл нүгэд байна шүү дээ. Тэр зөвч юм шиг тийм гадар нөгөө байр зар нь яасан гэсэн чинь манай хүүхд сургуультаа орч чадсангүй гээд нэрээ тэгтээ 9 сард байр хамгийн хурдан зарагдаж яадаг юм сезоноор тийм хамгийн хөдөлдөг гэдэг юм тийм. Би буруу сонсноогүй. Гэхдээ одоо бид сая дид бүц дутагдж байгаа гэдэг чинь шүү дээ. 4 жилийн дараа гэхэд сургуулийн илүүдэлтэй болно гэж. Тэр үнэн үү? Тэр нөгөө ялчгүй тэр монголчууд нөгөө юм юугаа дагдаг болохоор нөгөө алтангахаа жилийн хүүхдүүд ингээд янгууд төгсөөд. Тий, ер нь дэлхийн нийтээр шүү. За тэр бас Монголын ч асуудал биш гэдэг. Одоо нөгөө суврагаар явж байгаа. Одоо жинзэнэр чи хүүхд мөхтэй багассан. Тэгээ 2030 он гэхэд бол ер нь буцаад нөгөө нэг сургуулийн хэрэгцээ гайг болчихно гэж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр одоо 30 он гэдэг чинь дахиад нэг 3-4 жил одоо ингэж одоо сургууль гэтээ байх хэвээр бид нар. Тийм буцаагаад гэтээ тэр барьцсан юмыг бол яаж жишээлж болно шүү дээ. Тийм шүү дээ. Зөв. Наа ч бас зүүн тренд гэж. Тэгээ Монголын нөгөө хүний нөөцийн дутагдал байгаа шүү дээ. Одоо бүх компани тэр яг 4 жилийн дараа гэхэд илүүдэлтэй болох юутай юм байлаа. Одоо энэ нөгөө нэг юм юу байгаа шүү дээ суврагаа. Тий сувраг. Тэр чинь өөрөө гүцэж ирээд бүгд төгсөж орж ирж байгаа юм байна. Сувраг яг шүү дээ тий. Тэгэхээр 4 жил төвччихвэл одоо хэдүүлээ ер нь сургууль гэдэг одоо 2-3 сургууль амжилттай одоо хэрэгжүүлж байна тий. Тэгэд сургууль ашигтай бизнес мөн үү гэж харах хэрэгтэй юу? Бизнесийн тал дээр ер нь ямар нүд байна? За бизнесийн талаас нь ингэж сургуулийг ингээд одоо ашигтай бизнес гэж хараад айгүй их барилгын компаниуд одоо ороод дампуурсан тохиолдлууд маш их байдаг. Тэрэн дээр сургуулийг юу гэж харах хэрэгтэй вэ гэхээр энэ бол ингээ урт хугацааны хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. За үр дүн нь жишээлбэл одоо сургуулиар чи яваад 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдээр гарч ирнэ тий. Тэгэхээр ингээд одоо жишээлбэл манай Томьёо сургуулийн хувьд одоо л яг 8 дугаар ангид орсон хүүхдүүд нь 12 даа төгсөж гин гэж харах хэрэгтэй байхгүй 4 жилийн дараа одоо энэ бүтээгдэхүүн маань болж гарч ирж байгаа гэсэн үг те яг манай одоо хөтөлбөрийн дагуу явсан гэсэн үг. Эхний жил дээр 12 төгссөн хүүхдүүд бол яг 11-ээс ороод ирсэн болохоор манай бүтээгдэхүүн гэж хэлэхэд бас айгүй хэцүү. Тийм. Тэгэхээр тэр ингээ урт зургаар нь харах хэрэгтэй яг хөрөнгө оруулалтын хувьд одоо нэг юм 10 жилийн одоо
жилийн дараа хөрөнгөө нөхдөг бизнес ч юм уу те тэгэж харуул бас зүгээр гэж би бодож байна. Яа тэгэхээр ашигтай байх уу байна гэхдээ маш том бүтээн байгуулалтын хөрөнгөийг тийш оруулаад төгсөж байгаа гэсэн үг байхгүй юу ер нь бол те. Тэгэхээр тэрийг яг үнэхээр ашигтай тэгж хармаар байгаа бол нэг 10 жилийн хугацаатай харах хэрэгтэй. Нөгөө талаасаа эрэлт хэрэгцээ сайтай сургуулиуд өнөөдөр wait listтэй захирал руу залгаад хүүхдийг авдаггүй. Тэ үнэхээр одоо дараа жил 2 жилийн дараа та одоо магадгүй манад анги сулрах юм бол хэлье гэдэг болсон. Тэр чинь тэгэхээр буцаад яаж ийнэ гэхээр ямар нэгэн зүйлүүдийг чанартай хийгээд байгаа учраас тийшээ чи хүмүүс шуураад байна те. Нөгөө талаараа бас нөгөө нэг бүртгэлэн дүүрдгүү сургуулиуд зөндөө байна. Тэ ингээл жил болгоно л нэг ингээл амар сүртээлээ яа одоо рекламууд хийгээд байгаа сургуулиуд байна. Тэр яагаад дүүрхгүй аа? Буцаад нөгөө чанарыг хэлж штэ. Тэгэхээр чанартай бүтээгдэхүүн зах зээл дээр гараад угаасаа өөрийгөө танилцуулчихдаг те. Тэгэхээр тэгж бодож одоо сургуулийг хийх хэрэгтэй гэх юм уу? Тэгээ урт хугацааны туршид чанар чинь гарна. 2 жил сургууль хийчихэд чанар манар гэх юм бол айгүй хэцүү шүү дээ. Тэгэхээр тэрийг за би нэг юм 8-аас 10 жилд одоо яг одоо тэ өөрийн нэр хүндийг гаргаад золиослоод энэ рүү одоо ингээд бүх хөрөнгө мөнгөө хийгээд эцсийг үзнэ гэсэн тохиолдолд энэ бизнес рүү орж болно гэх юм байна. Зөв. Нөө шууд хурдан брейк ивен хийгээл ингээд пам гэдэг бизнес биш. Тэгээд хамгийн гол зүйл нь хүн дээр тогтдог бизнес тий. Чадварлаг хамт олон тэр сургуулийг авч явахгүй бол тэгэл шууд сүрнэ тий. Одоо нэг жил сураал хүүхдүүд аваад гарчихна үстэй ер нь. Тэгэхээр яаж ч бодсон хөрөнгө оруулагчийн талаас ч тэр ингээд бизнесийн хувьд ч тэр аюу сайн юм түншлэл нэг нэг зүг рүү харсан ойлголцол байж иж явдаг бизнес шиг харагдаад байгаа юм баг тий. Бүр бизнесээр нь хараад ингээ харж байгаа тэр нөгөө бизнес дээр ингээд өөр хүн ажилд авна шүү дээ тий. Борлуулалтынхаа үнийг тэгэнгүүт client list-д дагуулад ирдэ шүү дээ тий. Багш нар тэгдэг үү? Тий. Бас тийм тохиолдлууд байгаа. Байгаа тий. Одоо энэ сайн багш авчрахад дагаад нэг ер нь ингээд хэд хүүхэд дагд юм бол. Яг бүр шууд тоо авах болох тий. Тэгтээ ингээд сайн багш нарыг цуглуулаад борлуулалт дагаад би бол бүр амар бизнесээр харчлаа шүү. Тэгж ирэхгүй. Тэгээ ер нь бол тийм юм байгаа. Одоо жишээлбэл манай Бацраг гэдэг багш байгаа. Мөсийн PhD одоо профессор хүн тэр мундаг багш одоо тэнд PhD студент бэлддэг. Тэр багш одоо манай сургууль дээр SAT мац ангууд манай high school-ыг дагаж орж ирж байгаа хүүхдүүд одоо өсдөг. Яа тэгэхээр тэр одоо SAT-ийн өндөр математикийн оноо авахын тулд угаасаа тэр багш маш сайн заадгийг мэдчихэж байгаа учраас дагаад ирж байгаа хүүхдүүд бол байдаг ч юм уу те. Эсвэл одоо ингээ багангийн багш үнэхээр сайн багш нараа хамбал угаасаа багангийн багш нар дээр тулгуурлаж явдаг учраас дагаад тэр багш нараа мэдээд ирдэг хүүхдүүд бол байна. Гэтэ одоо ангиараа чилж ирэхгүй те мэдээж ганц 2 3 4 ч юм уу тийм юмнууд бол байна. Тэгээ буцаад нэг хамгийн сайн сургууль бол гэртээ ойрхон 5 сургуулаас шил сонгосон сургууль шүү. Яг тийм. Ижаа өөрөө ихтэй яг энэ боловсролын салбарын хүн биш шүү дээ тий. Одоо бэкграунд нь тий. Тийм шүү дээ. Тэгээд зүгээр миний ингээд судалж харж байгаагаар бол одоо томьёо эдтекийг анх үүсгэн байгуулж ер нь боловсролын тэгсэн салбар руу ер нь хөл тавьсан уу? Тэгсэн. Би чинь уул нь McKinsey гэдэг консалтинг компанид консалтантын ажилтнууд 5 жил хийгээд тэгээд Монголд нэг амралтаар явж байсан чинь одоо манай баяр сайхан ахыг таних ах те одоо And Global Fintech Монголд анх хийжсэн. Дараа нь анх бол нөгөө бизнес нэтворкийг хийжсэн Зангааг одоо Зангаа болчихсон те. Үлдээсэн компаниуд нь бүгдээрээ аяглаа. Тэгээд цаашаа яасан бэ гэхээр нөгөө финтек хийж явж хагаад надтай олцсон чинь би яг тэ Монголд ирдэг чинь билүү яадаг чинь блэ гэл ингээл ярьжсэн чинь одоо финтек ингээ технологи бол хөгжиж байна. Боловсролын талбарт ямар ч технологи алгаа. Би юм боловсролын технологийн юм хиймээр байна. Чи ингээд над дээр орж ирээд миний одоо бизнес план дээр туслаатхаа гэсэн аахгүй. Тэнгүүт нь би яг тэ нөгөө бизнес бэкграундтай явж оо тэгээ би танаа юм дээр чинь туслын муслий гэж ороод тэгэл явж исэн. Тэгэл тусаж муслаад ингээл явж исэн чинь нэг мэдсэн чинь за хоёулаа хөрөнгө оруулагчтай уулзнаа гэл. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь ингээл Монголын баг компани тий захирлуудтай уулзаад хөрөнгө оруулалт дээр босгоод тэгээд нэг мэдсэн чинь би ч нөгөө хүмүүнээ одоо тий одоо хайр хийгээд тий баг бүртгүүлээд ингээ яваад тэгээд баяр ахыг саналт хийжсэн. За чи юурөөсөө хийх юм шүү дээ. Ингээд юм партнер болоод ингээд нэмс үлдчихье гэл. Тэгээ одоо ингээд баахан сургууль нээсэн юм чи дээ. Тэгээд амар инээдтэй би ерөөсө тэрийг ингээд нэг шууд одоо би энэ салбар руу орж ийн гэж бодоагүй зүгээр тусалж ийн гэж бодоо явдсан чинь яа харахгүй хэдэн сарын дараа айгүй тэр лөө орчихсон тий айгүй туртаа зүйлээ хийгээд юун тэр одоо буцаад чек рүү явж McKinsey-д ажиллах тий бараг тэр энжинээсээ мэлчихэд би юу нбэлээ доо тий. Тим дээрээ тавьсан байсан. Тэгэхээр хүн туртаа юм хийхээр амар гоё яадаг. Яа тэгэхээр одоо би тэнд McKinsey дахтаа ингээд тий хичнээн 100 мянган долларын одоо тий ийм
одоо презентацл бэлдээд байгаа байхгүй юу? Баахан датануудыг ингээл анализ хийгээл датаг нь анализ хийдэг нэг өөр багтаа презентацийг бэлддэг нэг өөр багтаа дунд нь би эднэрийг project manage хийдэг л ажил хийдэг байсан гэсэн үг яг үнэндээ. А тэгчээд одоо тэр компани тэр 100 сая доллараар хэмсэн юм хэмнээгүй юм надаа ямар ч батал байхгүй заяа. А тэгэнгүүт би энд ингээд Монголд ирээд нэг edtech юм хийсэн чинь импакт нь аюу өндөр. Манай нөгөө Япон хичээлийг хэдэн хүн үзсэн бэ? Англи хичээлийг хэдэн хүн үзсэн бэ гэдэг. Тэр чинь шууд ингээд тоонууд нь ингээд гараад ирж байгаа тий. Хөөх ийм хүн үзсэн юм шүү дээ. Худалдаа авалт хийж гинөө. Вау энэ үнэхээр хэрэгцээтэй сэдв юм байна гэдэг. Ингээд хүн ингээд хэрэгтэй юм авч байгааг нь мэдээд тэнд ингээд нэг 100 хүүхдээ нөө 200 хүүхдээ нөө тэрийг ингээд хэрэгжилж ин гэдэг нь шууд импакттай санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яг нөгөө хүн импакт мэдрэх айгүй чухал юм шиг санагдсан. Тийм байна. Тий. Тэгэд одоо McKinsey гэж яриад байгаа энэ нь бол одоо ер нь топ одоо консалтинг компаниудын одоо ноён оргилуудын нэг нь. Тэгээ тэрэнд орох ч өөрөө хэцүү байдаг. Тэгээ одоо манайх өмнөх дугааруудаар Goldman Sachs одоо ажиллаж executive director орж ирж байгаа. Тэгээд 15 жил ажилласан нэг юм хэлж байгаа. Ажилд орох нь яхаа хэцүү үлдэх нь бүр хэцүү гээд ярьж байгаа байхгүй тий. Тэр McKinsey-гийн тэр туршлагыг бас сонсомоор энийг зүгээр өнгөрөө. Би нэрээ үлдэх нь хэцүү гэдэг дээр нэг юм ярих уу. Одоо жишээлбэл McKinsey-гийн партнер болно гэдэг нь чиний нэг тийм одоо өдөржин шүнжээ ажилласнаас биш заа юу. McKinsey-гийн партнер гэдэг хүн юу вэ гэхэлэр чи клиент авчирч чадах уу? Ер нь дан ингэж юм тий. Чи борлуулалт хийж чадах уу гэж байгаа байхгүй. Чи одоо клиент авчирна гэдэг нь Монголын засгийн газар ч юм уу одоо шунхлаа ч юм уу тий том компаниудыг авчрах гэдэг шүү дээ. Тэнгүүд ямар хүн том компаниуд авчирдаг вэ гэхээр тэр хүрээлэлд байдаг хүн л тэр том компаниудыг одоо харилцагч болгож авчирч чадна тий. Тэгээд чи 200 мянган долларын гэрээ зурч чадчих юм бол чамайг партнер болгоё гэж байгаа байхгүй. Тэнгүүд манайч шиг ингээд нөгөө нэг Монголоос ирсэн баачка ямар юмных нь клиент авчирх юм бэ тий. Тэгэхээр ингээд corporate career тодорхой хэмжээнд ингээд за ахлах senior analyst болж болно нэг эхний 5 жил тий. Тэрнээс цаашаа яхаа аргагүй чи энэ компанид буцаагаад харилцагч болж чадахгүй дээр л тийм. Асуулт ерөөс тендерл тулчих. Чи партнер болохын тулд хэдэн сая долларын харилцагч авчирч чадах юм бэ? Тэгэхээр би наад нөгөө Goldman Sachs-тай хүнийг ойлгоод байгаа байхгүй. Тэр директор левел явна гэдэг бол үнэхээр хэцүү. Яг л энэ чиний ур чадвараас давсан буцаад нөгөө хүрээллийн асуудал болон networking-ийн чадвар, emotional intelligence чи хүмүүстэй яаж ирсэж чинь гэдгээс чинь шалтгааллах юмнууд болохгүй тий. Тэрнээс чи Excel дээр амар мундаг ялаа гэд тэр хийж чадахгүй. Яг тийм. За. McKinsey авсан зүйл гэж одоо яри тий. McKinsey-аас авсан зүйл юу вэ? Тэрнээс авсан одоо соёл ч юм уу тий, үнэт зүйл ч юм уу, эсвэл ухаал ч юм уу тий, сэрэлтийн мөч ч юм уу, тийм мөчүүд нөлөөлж одоо амьдралд хэрэгжиж байгаа юу? Тийм, би нөө McKinsey-д оруулах айгуу гайхажсэн юм. Бүх юм нь ийм одоо McKinsey culture гэдэг юмыг амар сайн хэлдэг. Жишээлбэл бид нар PPT одоо презентац бэлтгийгээ презентац л гэж ярьдэн шүү дээ. Тэгвэл deck гэж ярьдаг ч юм уу те. McKinsey-гийн өөрийнх нь одоо баг усыг бид нар ус гэж хэлэхгүй ийм хэлнэ гэдэг ийм language байдаг. Jargon нүгнүүд гэсэн үг. Лингонууд байдаг. Тэгээд тэр ингээ McKinsey хүмүүс team хэллэгээрээ хоорондоо ярьдаг. Тэгэхээр тэрийг чи ихний ээлжинд ингээд нэг сурах гэж юу болоод байна гэж сурч шít те. Сурсныхаа дараа ингээд ийм би ийм гоё community дотор байдаг гэдэг ийм мэдрэмж авчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт чи тэр community-аас гарахыг хүсэхгүй. Тэгэнгүүт чиний өрсөлдөгч Bain гэдэг компани байгаа шүү дээ. Тэгэнгүүт бид нар одоо Bain-ээс ингээ шал өөр гэдэг чи мэдрэмж авчиж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр чиний language чинь өөр. Ярьж байгаа юм чи өөр. Соёлоор үлдээж шүү дээ. Соёлыг тэгэхээр хэлээр бацдаг байхгүй юу? Тэр би бүр дараа нь ингээ ботход амар сонирхолтой санагдчихсан. Бид нар одоо жишээлбэл ийм үгнүүдийг хизээч ашиглахгүй бид нар ийм үгнүүдийг оронд нь ашиглана гэдэг юм байдаг. Тэ тэр мөр бол ингээд чиг зүгээр corporation ярьж байгаа шүү дээ бид нар тэ. Тэгэхэд өөрсдийнхөө language-ийг зохиодог. Тэгэхээр буцаад бид нар Монгол одоо өв соёлоо хадгалах байгаа бол энэ хилээ одоо үнэхээр одоо бидний онцлог те хил юм а язгуур маань одоо хил юм а гэдэг бол маш чухал байгаа байхгүй те. Тэгэхээр ингээд чи хин бэ гэдэг чинь хилнээс ч эхэлж чаддаг. Тэр бүр сонирхолтой. Та нар хизээж корпоратууд одоо тэр чинь ингээ өөр юмар л төсөөлж шүү дээ те. Тэгэхэд бол энэ хилнээс эхэлдэг. Санандаа тэгээд яштэй те. Ингээс яг ингээд нэг нутгаас хүмүүс авдаг. Тэгээ яг ингээд хил яг тийм ингээд тэгээд яг тэрийг үсээр боднод ах те яг McKinsey-тэй харьцуулахад ажиллана. Чи хүмүүний юу сэтгэл зүй байхгүй. Сэтгэл зүй бид нар ингээд нэг юм групп шүү. Бид нар одоо нэг юм шүү гэдгийг ингээд амар сайн бацсаж байгаа байхгүй те. Тэгээ тэрний дараагаар бол ингээд тэнд ингээд бүр сонирхолтой заяа. Бид нар нэг ажил эхэлнэ штэ. Тэнгүүд ингээ 14 хоногийн дедлайн дотор ингээ амжина гэж хэлчихэн заяа. Тэгээ яаж амжуулдаг вэ гэхээр манайх Европт байгаа шүү дээ. Бид нарыг
одоо бид нар таарахтаа Азийн баг руугаа үлдсэн материалуудаа шилжчихдэг. За энэ датаг ингэрээ гэд. Тэнгүүд Азийн баг нь явж байгаад Америкийн баг руугаа шилжчихдэг. Тэгээ бид нар өглөө сэрнгүүт Америкийн багаас аль хэзээ манай юмнууд ингээд 2-3 ревю ороод ирсэн байдаг. Тэгэхээр энэ ерөөсөө ингээд юм ерөөсөө нон стоп ажилладаг. Цагийн менежмент бүр аль хэдийн юугаа олж систем олж. Тэгэхээр энэ бол ерөөсөө ингээд project management-ийн бүр үнэхээр тултал нөгөө productivity гэдэг юмыг явуулсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт датан дээр нь суудаг датаны одоо PhD levelтэй ингээд 100 хүн зөвхөн датаны баг гэж байгаа. Бид нар хизээч клиентийн датаг одоо ингэ цэвэрлэхгүй одоо чадахгүй штэ. Бид нар бол зөвхөн бизнес менежмент хэсгийг л хийж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт тэр датаг за одоо энэс бид нар ийм юмнууд хармаар байна гэд дата баг руугаа өгөнгүүт тэд нар ч угаасаа бүх датаг ингэсээр байгаа сурцсан хүмүүс. Тэд нар бол 1 хоногийн дотор бүх юмыг гаргаад ирнэ. За бүх дата гарсны дараа энд ингээд одоо тэрийг одоо хилцдэг хүмүүс нь хилцээд буцаад энийг презентац болгоод энэ харилцагчийн ярьдаг одоо сэдвийн дагуу презентац бэлтгэхэд тэр презентацийг бэлтгэдэг презентацийн баг өөр газар байгаа. Тэгээ тэр презентацийн баг нь одоо Азад ч байгаа, Европт ч байгаа, Америкт ч байгаа. Айлч гадлуун чи тархтаа явуулахад өглөө аль нэг газраас нэрсэн байдаг. Форматын дагуу. Систем айгуу ингээд. Тийм. Энэ цэвэр одоо McKinsey угаасаа л энэ тэ амар мундаг систем дээр тогтсон хүн дээр тогтоогүй бизнес цэвэр биш үү те. Тэнгүүд нөгөө хувь хүний хувьд импактаа мэдрэхгүй. Харин тий. Яг тэр би яг сая асуух чил ингээд нөгөө зүгээр нэг одоо машин нэг гараа явлаа гэхэд тэр компани ингээд те бүр мэдэгдэхгүй шүү дээ те. Зүгээр нэг юм дугаар компани нэг дугаар болчихж гин гэсэн үг те. Тэр мэдрэмж бол ялчгүй байсан. Бага. Тэн дээр тэгээ хэн ялгарч байгаа гэхэлэр нөгөө харилцагч авчирдаг хүн л ялгарч байгаа. Тэр хүн партнер болно. Бизнес оруулж ирж байгаа юм. Оруулж ирж байгаа буюу тодорхой хэмжээний одоо networkтэй хаан ч гэсэн network амар чухал байгаа байхгүй юу. McKinsey дээр бол тэгвэл нэг амарлаг тоомоо гэдэг явах гэхээсээ илүү харилцааны юутай network шатал хүн байвал илүү сайн явах. Ер нь бизнес те. Одоо ингээд Goldman Sachs харалтаа. Чи тийм хэдийг авчирч чадах юм те. Тэгэл гол тавьдаг гэж байгаа байхгүй те дараа жилдээ. Би одоо тэдний хэмжээний клиент авчирна. Тэгэл тэрэндээ өөрсдөө өршлөлт тэгээд алам болчихдог. Тэгээ тэрэндээ хүрэхин тулд чи тэгэл өстөө нөгөө people pleaser хийгээл бүх газар явах нь штэ. Тэгээ сая ээжээ бол тэр сая хоёул өмнөх хүнийг ярьлаа executive director болтол явлаа гэхэлэр ямар зөвөн шатуудыг туулж байгааг мэдээд штэ. Ээжээ шууд сургуулаа төгсөөд консалтинг фирм рүү орсон уу? Энэ зүг алхам байсан уу? Ер нь одоо бас ингээд залуучуудын мэрэгчлээ карьераа сольж байгаа ч юм уу ингээд залуучуудын нэг юм харах өнцгтэр бас зөвлөгөө өгөөчтэй. Ингээд шууд консалтинг фирмд орох нь зөвч байдаг юм. Уул нь ингээд консалтинг фирм чинь өөрөө нэг одоо түрүүний 10 жилээр хэлдэг шиг өөрийнхөө нэг юм зогоон судалж агаад тэрэн дээрээ алдаж үзээд ажиллаж үзээд ингэж яагаад нэг юм мэрэгснийхаа дараа орцог нэг юм юу байдаг шүү дээ. Зүгээр логик зураг. Тэгэхээр өөрийн чинь хувьд бас шууд одоо McKinsey-д ороод ингээд 5 жил ажилласан тий. Тэгэхээр тэн дээр би ол айгу азтай орсондоо амар баяртай байдаг. Тэгээд тодорхой хэмжээнд ингээд корпорат ертөнцийг хийж агаад эсэргээрээ өөрийнхөө стартапыг хийж утсан шүү дээ. Тэгсэн чинь надад стартап хийх нь амар хэцүү байсан. Яг стартап хийсэн чинь ингээл Монголд ирэл стартап хийсэн чинь ингээл манай хүүхдүүд орж ирэл дээ. Ижаагч найлын цаас наагаан чижих шигтэй гэх. Мэдхгүй одоо тэр нь одоо ингээд хин нэг хийчдэг юм уу дээ. Тэгсэн чинь ингээл яг фаундер нь хийд юм бэл шүү дээ. Энэ мөнгөний ингээд за та нар ингээрээ өдр гэдэг. Гэх мэтээс ахуулаад яг хүн нэрээ өөрийнхөө мөнгөн дээр өөрийнхөө найлын цаас одоо авах хэмжээнд очихороо яг их юм сурд юм бэлээ. Өмнө нь бол одоо гоё консалтинг фирм бүх 5 одтой буудлуудаар ингээл гоё явдаг те бүх юм цаанаасаа за энэ презентацийг гоё болгоё энэ баг руу гоё болчих энэ датаг ингэчээ за бөөнөрөө гоё юу ярих уу ингээл дандаа ингээл бүх юм систем амар гоё байгаа хгүй тэр чинь хүн ингээ ямар ч хүн орсон айгүй гоё учрыг нь олоод явцдаг. Тэгчээ тим юмд бөөцөлөгдөж гой байж байгаа. Шууд 360 тий. Газар буусаж байгаа тий. Амар газарцсан гэх юм уу. Тий. Тэр зөвлөш одоо төгсөж байгаа хүмүүс бол бас тим юмд орвол зүг байх гэдэг гэж би. Тэр юмд орсноороо би одоо тодорхой хэмжээний юм стандарт гэдэг зүйлүүдийг ойлгож байгаа байхгүй тий. За бид нар ийм стандарттай ийм хэмжээний ажлыг болсон гэж үзэх юм байна. Тэр чи одоо review process гэдэг юм уу амар олон хүнээр явуулж байгаа хгүй те. За хичнээн одоо бид нар багаараа ярьсан зүйлийг л одоо юу яан те бүх багийнхан ойлгосноо. Одоо те бид нар харилцагчтай ярихаас өмнө та нар бүгдээрээ энийг ойлгосноо. Дээрээс нь нэмээд одоо манай бусад багийн тэр хүмүүс ингэстүү гэдэг ингээд маш олон чеклист гэдэг гэх юм уу. Тэр болгоныг явсны дараа за одоо энэ маань хүмүүст үзүүлж болохоор хэмжээний одоо документ болсон байна гэж үздэг ч юм уу те.
Тэгэхээр тэр хэмжээний нөгөө нэг стандарт одоо professional байх, ажил хэрэгч байх болоогүй байх юм бол одоо шүнжэнгөө суугаад тэрийг гараасаа гаргах гэдэг одоо дадлууд бол яхаарахгүй энэ корпорацаар явсан хүмүүс их сууд юм байна гэж би ойлгосон. Тийм. Шууд бямбагаас саяны юу вэ өөрөөс нь сумар санагдлаа л да. Гэхдээ илүү дөнгөж төгсөж байгаа вакт корпорат яг ийм стандарт бүх юм тогтцсон компанид орсон дээ гэж бодож байна уу? Эсвэл стартапт орсон дээ гэж. Хоёуланд нь ажиллаж үзсэн шүү дээ бямбаг. Аль нь вэ? Би бол одоо ээжээ түрүү нэг point гаргаад ирсэн байна шүү дээ. Одоо Gen-Z-нэр юу цуглуулад байна вэ? Скил цуглуулад байна шүү дээ. Тийм урт чадвар дээрээ цуглуулж ажиллаад тэр дундаасаа нэг хүн хийгээд байх тусам нэг дуртай юм олж чадах боломж нь ихсэн шүү дээ. Тэр боломжийг бүрдүүлэх хэрэгтэй юм гэдгийг би хараад авах. За одоо хүмүүс байвал те. Тэр олон байх тусмаа л чи олон юм үзчихвэл тэр дундаас сонгох пул ч айгу өндөр болчихно те. Тэр пүүлээ дараа нь сонгож аваад тэрүүгээрээ дагнчих болно шүү дээ. Одоо тэгээд жишээлбэл боловсролын салбарт орж ирээд үзэж байгаа дуртай болоод сургуулаа нэг яваад шүү дээ. Тэгээс энэ бол холбоотой л байгаа гэж би харж байна. Тэгэхээр би бол тийм талаасаа илүү харуул зүгээр юм болов. Олон компанид явуулах. Ур чадвар цуглуулах гэсэн. Олон компани дээрээ ингээд компани орж болно. Энэ дундаасаа ингэж чадваруудаа цуглуулад одоо чадвар цугласныг яаж мэдэх вэ гэхээр импакт үзүүлж харуулна шүү дээ. Тэгэхээр тэр орсон компаниг тодорхой хэмжээний одоо сайжруулалтууд тий attitude авчир гэж яриад байдаг. Хандлага зөв авчирч сураал ингээл нэг иймэрхүү юмудаа л. Хамгийн гол дотор өөртөөгөө сайн ярилцах хэрэгтэй л доо. Чи доторх тэр нэг ярьж байгаа дуу байгаа шүү дээ чимээ тий. Чи ингэж шүү тэгээд шүү тэгээд энийг маш сайн сонсох хэрэгтэй гэж бодож байна. Өөртөөгөө ярилцах гэж надад амар сонирхолтой санагдаж байгаа байхгүй юу. Одоо өөртөөгөө ярилцах гэдэг концепт одоо айгүй бидний хувьд шинэ концепт гэх юм уу. Тийм. Өмнө нь бол хүмүүсийн үгийг сонс. Тэгээд зөвлөгөөнийхэн дагуу яв энэ төр гэдэг байсан шүү дээ. Тэнгүүт сүүлийн хэдэн жил болохоор одоо өөрийгөө таньж мэдэр өөрийнхөө эмоцийг ойлгож гин үү. Тэгээ буцаагаад нь emotional intelligence гэдэг байгаа байхгүй юу. Одоо эмоцоо удирдах чадвар тий. Эмоцуудаа ялгаж таньж гин үү гэд. Та тэрийг чаддаг гэж бодож байна уу те? Одоо бүрэн эзэмшээгүй тэрийг одоо маш анхааралтай одоо хяндаг тийм. Зөв. Тэр нь цаг гаргах айгүй чухал гэж би хэлэх гээд байгаа. Тэгээ тэр нь буцаад нөгөө эмоцоо ялгаж таньдаг чадвар манай одоо сургуулиудад заадаггүй. Энэ бол одоо бид нар цоо шин сэдв юм аа. Тэгэхээр энэ emotional intelligence гэдэг имийг бид нар сургууль дээрээ сурмаар байна л гэдэг. Тэр чинь бүр үндэс рүүгээ очиж наалдаад байгаа байхгүй. Бүр одоо хүүхд чинь тэрийг яг ингэж одоо тэр зүрхний компас гэж яриад байгаа шүү дээ. Зүг чигээ олох. Тэр компас чинь тэнцээ сууж эхлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ аягүй чухал болчоод ингээд боловсрын салбарчсан ишэл ингээд яваад байна удаа л гэж би харсан шүү дээ. Одоо манад дээр энэ силийн хөтөлбөр гэдэг байгаа. Тэгээд тэр силийн хөтөлбөр дээр яадаг вэ гэхээр ингээд яг энэ нийгмийн ёс зүй гэдэг байгаа байхгүй. Өөрийнхөө бас ингээд сэтгэл зүйн одоо чадруудыг ингээд хянц сурж байгаа. Тэгэнгүүт ингээд тэн дээр юу гэж ярьдаг вэ гэхээр за өнөөдрийн миний чекинг ямар байсан бэ гэхээр би одоо оранж левел дээр мэдэрч байна. Эсвэл цэнхэр мэдэрч байна. Ногоо мэдэрч байна гэдэг ингээд өнгөөр одоо эмоцуудаа ялгадаг ч юм уу те. Тэгээд тэдэн хувьтай тийм мэдрэмж төрлөө. Яа тэгэхээр би тэн дээрээ гоё ясан ч гэсэндээ энэ дээрээ би ингээ муухай зан гаргацсандаа гимшиж байна ч юм уу те. Энэ ингэж өнөөдөр болсон зүйлүүдийгээ ингээ буцаж ингээ рефлект хийгээд тэрийг одоо аутлаут буюу ингээ яг ярих. Оо за. Тийм. Илэрхийлэх. Ихэнх тохиолдолд бид нар за ууртаа мэдээд байдаг. Гэхдээ уур гомдол хоёрын заагаа бас мэддэггүй ч юм уу те. Тэнгүүд гомдоод байгаа мó зүгээр уурлаад байгаа мó гэдгийг ялгах амар чухал. За тэнгүүд би ямар ч ууртаад байгаагаа мэдээд ингээл бухимдаал ингээл түнчгнэл яваад нь штэ. Гэтэ тэрийг чи буцаад би ингэж мэдэрч байна гэж хэлж чадах уу? Тэ тэрийг хилдэг цаг нь болохоор жишээлбэл одоо бид нар дээр ингээд тойргийн цаг дээр би ингэж мэдэрч байна гэд хүн болго ингээ хэлжингүүд би ч гэсэн энэ миний хэлж болох одоо орон зай юм байна гэд тэрийгэ илэрхийлж эхэлнэ. Та тэрийгэ илэрхийлээд талаар гэртээ хараад бас би илэрхийлнэ. Тийм дээ. Ээжээ та надтай хайрын хэлээр яриа гэж байгаа байхгүй юу? Та уурлаад байна ээжээ. Тэ? Хай. За та надтай ууртаа ярихгүй та гоё хайрын хэлээр яриа шүү ээжээ. Тэнгүүт нээж нь ботно шүү дээ. Би нэрээ сая ячва те. Тэгээд ингээ илэрхийлж сураад ээж гэр бүлэн ч гэсэн бас буцаж сурах нь шүү дээ. Тэгэхээр энэ эмоцо илэрхийлэх чадвар гэдэг бол хүний суурь чадруудын амар чухал хэсэг нь болчихж байгаа юм. Удирдах чадвар, илэрхийлэх чадвар тэгээ бас одоо удирдах гэхээс бол одоо хянаад мэдээд байна гэдэг шүү дээ. За яг нөгөө уурлаад байна уу гомдоод байна уу гэдгийг ялгах. Нэрлдэг юм билээ л дээ. Тэгээд тэр бид нар чинь хэдхэн тооны нэрлэл мэдээ. Ууртай байна, баяртай байна, жаргалтай байна. Тэр чинь дахиад ингээд бүр ингээд хүрээлэл өгд юм байлээ.
дипрэх тосом ингээ янз бүрийн нэршлээ гэдэг юм лээ. Тэгэд нэршил чадах юм бол нэгт чи ингээ хүнийг тэр нэгтэй ойлгоод нөгөө хүний гутланд хүлээ хийж чаддаг болно. Өөрийгөө бас аягүй сайн таних гэж байгаа юм. Яг зөв. Тэгж л ихтэй. Тэгэхээр одоо ингээ багасаа ингээ чигээр нөгөөдгөл чинь угаасаа л тэгэл ингэдэг л болох нь байна л да. Тэгэхээр ихэд тохиолдолд нөгөө хүмүүс стресстэй гэдэг шүү дээ. Яг юунд стресстэй байгаа гэдгээ таньж мэдэх чинь ихэд тохиолдолд бид нар болохоор ингээл цаг амжихгүй байна, ажил амжихгүй байна гэж бодоод стресстэй байгаа. Яг үнэндээ дахиад нэг 3 удаа яагаад гэж асуучингууд шал өөр юм дээр стресстэй байдаг. Тэгээ тэр нь ч гэсэн стресс биш. А нэг хүнд ингээ би муухай сэтгэл төрүүлсэндээ ингээл одоо жоохон ялархаад яваад идэх ч юм уу. Ичсэн ч юм уу. Тэгээ ингээ шал өөр мэдрэмжүүдийг нөгөө мэдрэмжтэйг нүүр тулахгүй яваад ахаар стресс нь яваад тэгээ стресс нь яваад ахаар сүултээ нөгөө депрешн болоод тэгээд ингээд гэх мэтчлэн ингээд маш олон урт хугацаанд нийгэм дээр энэ айгу сүргөөр гарч ирдэг гэх юм уу. Тэгээ бүр нөгөө social psychology-г явчих واخлаа тийм. Нийгмийн сэтгэл зүй гэдэг. Хаашаа явж байгаа хэдэл ийш орчваа. Юу асуулаа. Би нөгөө өөрийнхөө мэдрэмжийг мэдэх юунд чухал мэдэх хэрэгтэй гэдэг ажил ярьжсэн шүү дээ. Тэгэд асуулт юм байсан ээжээ. Одоо мэдээж McKinsey-д ингээд орох одоо хүсэл тэмүүлэл ингээд залуучуудын одоо үнэхээр энийг сайн мэддэг бол ингээд талаан болж байгаа шүү дээ тийм. Тэгэл тэн дээрээс тэнд ингээд ороод амьдрал гоё болно л гэж бодсон шүү дээ. Тэгээ өөрөө ч тэгж бодож л байгаа шүү дээ. Бодж л байсан байгаа шүү дээ. Тэгэд яагаад энэ корпоратыг хаяал те энэ чинь ингээд ирээл 0-ын цаас энэ тэнд байгаа гэж хэллээ те ингээд ийм харбор ингээд бүх ажлыг фаундерын ажлыг ингээд зориод хийж байгаа те ямар түлхэц шилжилт байгаа те тэрэн дээр бас нэмэхэд яг McKinsey дээр ажиллаж байгаад юу лөө ингээд стартап руу шилжихэд McKinsey дээр бодож ирснээс төсөөллөөс өөр ингээд ингэсэн шок руусан юмнууд юу байсан бэ? За. Тэгэхээр шилжилттэй яагаад гэсэн? Би нөө McKinsey-д ажиллаад тэгэл ингээл за нэг 2 жил эхний 2 жил бол үнэхээр ингээ уйлдаг байсан заа өөрөө. Би ч амар мяамаа гэж бодвол те би ингээл хийж чадахгүй байна да гэж бодвол чи ингээл бүр үнэхээр шигшигдэж ингэж орж ирсэн бүгд type A буюу бүгд тийм өөртөө ихтэй амар одоо дөнгөж төсөгчд орж иж байгаа байхгүй те. Дөнгөж би ч гэсэн өөрийгөө лаг гэж явж байгаа л тэнд очсон ч за ёо ингээл уйлж байгаа юм чи те. Тэгэл ингээл хориожонгоо сууж муугаал юусэн ингээл амар завгүй 2 жил амьдраад тэгээ 3 дахь 4 дахь жилдээс ингээд учир нь олчт юм лээ хүн чинь те. Ингээд би болоод байна. Гайгүй болоод байна ингээд тушаал төвшөөд ингээ хөөрхөн прожектууд нэмж аваач юм. Ингээ явж байсан. Тэгээд би боддог байсан юм нь за би одоо ингээд гоё яваад байна. Гэтэ нэг Монголд очиж юм гоё энийг хийх энийг одоо юун дээр хийх үү гэдгийг айгу мэдэхгүй. Гэхдээ энэ их сурсан юмнуудаа ямар нэгэн байдлаар би Монголд хийх ёстой гэж боддог байсан. Тэгээд явжсэн чи яг үнэндээ амьдрал нөө нэг амар чухал зүйл болтго нь юу вэ гэхээр амар ачаалттай явж байгаад нэг сэрсэн чинь миний хоолой богдоод би ажил дээр яж байгаад эмнэлэг дээр сэрж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ эмнэлэг дээр ингээ аппарат зүтсэн ингээ сэрээд тэгээ ингээ харсан чи яг энэ одоо гэрэл шиг ингээ зүгээр гэрэл тэгээд эмнэлгийн өрөө хинч байхгүй. Тэгээ миний хажууд яг энэ ширээний хажууд ингээд цэцэг тавьсан тэрэндээ манай багийнхнаас хурдан идгээрээ ажилдаа хурдан иргээрээ гэсэн утгатай ч юм уу тийм. За бараг л тийм утгатай тийм бид нар чамайг miss you come back soon ч юм уу тийм цэцэг тавьсан. Тэгээ би ингээд бодож байгаа байхгүй. Манай ажил угаасаа хэцүү байгаа. Тэд нар угаасаа ирэхгүй. Тэгээ би сүүлийн 3-4 жил ажлынхнаараа л өөрийгөө хүрээлүүлсэн. Яг ингээд when shit hits the fan гэж байна шүү дээ. Ингээд асуудалтай болоход над тэр хин ч ирээгүй байгаа. Би эмнэлэгт ганцаараа гадны орон зэрж байгаа байхгүй юу. Тэгэл би бодсон юм за. Монгол явъя зүгээр хиймээр байгаа. Монгол тодорхой хэмжээнд би хийж чадах юмудаа хийл гэж бодсон. Тэгээд одоо ингээ хийгээд байх тусам бүр энэ гоё орон зай харагдаад байгаа байхгүй тий. Бид одоо ингээ манай баг хамтлаа айгүй мундаг ингээ 2 сургууль ингээ хийгээд бүтэн дээр нь ингээ гоё кейс гаргаа явуулчихын. Тэнгүүд дахиад энэ дотор энийг ингээ бас өөр орон зай байна уу гэж харж байна тий. Өөр орон зай за тэгвэл ингээ арай шахдаггүй, арай өөр тий зүрх сэтгэлийн боловсрол дээр төвлөрдөг жижиг сургууль хийгээд үзье ч юм уу тий. Ингээд хүн өөрийгөө чаленж хийгээл яваад байж болох юм байна гэж бодож байна тий. Төсөөллөөс өөр байсан юм нь юу вэ? Харин тэгэл төсөөллөөс айгүй их юм байна. Тий, за 0-ээс гэхдээ одоо ингээд чинь одоо ингээд өмнөх дугаар надаа ингэ санагсан. Би битэд нэг манай баяраахан амар сайн чаддаг юм нь одоо намайг жишээлбэл ингээл тий тэнд ажилдаа явж байгаа чинь ингээ аваад авсан байгаа байхгүй юу? Маш сайн ингээ хүмүүсийг цуглуулж чаддаг. За гэхдээ хүмүүс цуглуулахдаа бид нар тухайн үед ч мөнгөгүй. Тэгээд бараг зүгээр бид нартай ингээд тодорхой хэмжээний уур чадвартай видеографи чаддаг хүүхдүүд байвал ирээд ажиллаарай гэсэн чинь ингээл
амар их хүүхдүүд ирээд ажилласан байхгүй хамт. Одоо бид нар хүүхдүүд гэж яриад байгаа. Яа тэгэхээр тэр хүмүүсийн хувьд баг оюутан хажуу талаар нь part time job хийжсэн гэх юм уу тий. Тэнгүүд одоо манайхан биш тэ тэр үед байсан багийнхан хаана ажиллаж байна гэхээр үннүүгийн үүсгэн байгуулагчид Android-ийн одоо зураг график дизайнерууд тэ өөр одоо магтмаар байгаа Норгийн улмаа байна. За манайд ч өөр хин бэлээ медиа компаниуд баг бүгдээрээ байсан байгаа байхгүй. Тэр бүх хүүхдүүдийг одоо нийлүүлээд бид нар хэдүүлээ гоё юм хийя боловсролын төлөө энэ хүртээмжтэй байдлыг одоо хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдэд хэдүүлээ энэ одоо та нар бодолтой тий орнодод одоо тэгээд ямар ч Японы хэлний курс байхгүй. За англи хэлний курс дугуулсан бол байгаа. Японы хэл гэхээр байхгүй. Тэгвэл Японы хэл сурах уу таанаас сурах юм онлайнаар сурж байгаа байхгүй тий. Гэх мэтчлэн энэ асуудлуудыг бид нар гоё шийдэж болох юм байна гэд нөгөө гол нь бидний шийдмээрээс юм айгу тийм гинэн ч юм уу тий айгу гоё байсан учраас буцаад яг ийм юм хиймээрсэн амар зөрөгтэй хүмүүсийг бүрдүүлсэн байсан гэх юм уу. Тэгээд жоохон яг үндэ тэр үед ингээл одоо хин юу хийж байгааг мэддэхгүй ингээл бүгд нэг ингээд одоо passion project-ээр бариад авсан. Ижаах чи би ийм юм хийх гэж байгаа шүү амар гоё би одоо дараа 7 хоног танд үзүүлэн ингээл яваад идэгтэй. Тэгэл хийж байгаа ч юм уу хийхгүй байгаа ч юм уу мэддэхгүй тэгэл яваад идэг. А гэхдээ нэг за 7 хоногийн биш юм аа гэхэд сарын дараа хийцэн байдаг ч юм уу. Тэ. Гэтэ энэ ч өөр хийдгээл сайн дураараа бүгд хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол надад айгу нэг талаараа сонирхолтой, нэг талаараа айгу тийм одоо гоё энерги бүрдсэн байсан гэх юм уу. Тайминг нь яг таарсан байсан. Боловсрол дээр шинжилэл хэрэгтэй технологи бид нар хийж чадна. Гоё контент хиймээр бид нар хүүхдүүдэд хүрмээр ингээд яг нөгөө өөрөөсөө хүүхдүүд нь тийм юм яриад байгаа байхгүй тий. Тэгэнгүүт тэр хамт олон бол үнэхээр гоё яж чадсан. Тэр бол айгүй эерэг хүч өгөөд шүү дээ. Одоо ажиллах хүч өгөөд шүү дээ. Тэгээ баг гайхаж юм чинь бид нар ингээд баг ямар ч мөнгөгүй ингээд яваалдаг гайхал энэ одоо ингээд болоод байгаа юм бахтаг юмэр тий. Мундаг лидерийн яг юм тий. Тэр тэгэхээр буцаад нөгөө emotional intelligence дээр бууж байгаа байхгүй тий. Манай одоо баярахаас асар emotional өндөр intelligenceтэй хүн байгаа байхгүй. Хүнтэй яаж урам хөвж ажиллах вэ гэдгийг одоо би тэр хүнээс одоо суралцсаар байна тий. Мундаг лидер хүний яг зан чанар. Тий. За ер нь манай подкаст манаас өндөрлөх тийш хаанд чинь. Гэтэ ээж дахиад асуулт томьёо нэг хэсэг ингээд шуугаад чимээг болчлоо тий. Одоо тэр project байгаа мó. Хоёрдугаар тэр Droplock гэдэг бас технологийн компани гаднаас хөрөнгө оруулалт татах гэж үзэж байгаа хийж хийсэн тий. Би тэрийг ярих амар сонирхолтой. Тэр яач ба нэрэ. Тэрнээс хэлдэг. Би ингээ бид нар томьёо attack гэдэг одоо манай төсөл бол байгаа. Компани маань арай жижигэрсэн. Яг мобайл аппликейшнээр хэл сурна гэсэн чинь ковидын дараа бол хүмүүс сурхаа болцсон. Тэгээд одоо юу хийж байгаа гэхээр манай одоо томьёо tech-ийнхэн болохоор innovation дээр гэр бүлийн боловсрол зориулсан контентуудыг бэлдэж оруулдаг компани болсон. Гэрийн томьёо гэдэг багц гарцсан. Тэрэн дээр ер нь боловсролтой холбоотой контентуудыг хийдэг болсон гэх юм уу. Тэгэхээр илүү нөгөө хэл сурдаг аппликейшн бахаа болцсон. Бүр лайфстайл нохооны сургалт мөрөлт хүртэл. Оо яг зөв тий. Нохоо сургах, хүүхд сургах гэх. За хосын бас юу хосын харьцаа тий. Тэднийг хийж байгаа. Droplock гэдэг тухай чи бид нар ингээм амар бэртэй байсан байхгүй. Ийм learning app одоо хаасаагүй хэрэгтэй юм байна. Хэдүүлээ Go Global гэх нэг Y Combinator энэ төр чи ажилласан байж туугвал. Тэгэл нэг гадны accelerator тэнцээд тэгээд нөгөө төлчин за $100,000 хүүгээ хүрээдэр гэдэг чамч. Азны юм гэл явна штэ. Тэгэл тэнд тахтаа ингээл яг л амьдрал хөрсөн дээр бууд юм бэлээ гэх юм уу. Тэгээд тэр accelerator энэ төр ингээл бид нар тэр 3 сар явж байхад ерөөсөө танаа тэр pitch deck гоё царайлаг хин ч хамаагүй. Гараад чи ерөөсөө client болж ирдэг. Яг харилцаж орж ирэхэд. Тэр би өөрхийн амьд тэнд ингээ хаваачдсан зав ингээл йогийн студиудээр явал та аппликейшнтэй болмоор байна уу гэл тээ. Тий, яг ингээ үнэтэй нүрт болж байгаа юм чинь. Монголд бол тэр чинь ингээл гоё бид нар ингээл сошиалс ивэл манай баяр ах нэг стори ингээл нөгөө йогийн багш нар баг хүрээд ирдэг байсан тий. Тэгсэн чинь Америк төсөн чинь нөгөө хинч биш болчоод тэгээд яг яхаа аргагүй нөгөө нэг хаалга төгшөөл явсан л да. Тэгээд явдаа би айгүй ядарсан. Тэр чинь ингээд асар их юм энерги гард юм блэ. Тийм нөө нэг аргагүй. Сэл хийж явна гэдэг чинь тэгээ нэг нэгээр нь хүнтэй уулзаж сэл хийж явна гэдэг. Гэтэ тэрэн дээр бас нэг сонирхолтой юм. Одоо тэр төсөл маань яг хуу тэгэд нэг хагасчил баг явах гэж үзээд тэгээд жоохон фейлдэд болцсон. Тэгээд тэр одоо нөгөө нэг болцсныгоо бид нар одоо хүлээмж зөвшөөрөх айгу хэцүү байгаа байхгүй юу? Тийм байгаа х тий. Тэр хүлээмж зөвшөөрөх амар хэцүү. Одоо яжаатал ингээ бас нэг 2-3 хүнээс ингээ мөнгө төгрөг авцсан тий. Одоо хичнээн $100,000 авцсан. Тэрийг өрөөд дууссан. Нөгөө төсөл маань цаашаа явдаггүй. Тэгээд ингээ гайхаад бид нар одоо Америк руу явах уу, яах уу, ийх үү ингээл амар хэцүү амч. Тэгээд тэрнтэй хамгийн сүүлд нь би бараг жилийн дараа тий паузлсан маалцныг бол манай инвестор мэдчихэж байгаа. Яа тэгэхээр ингээ 7 хоног болгоныг юм апдейт явуулдаг тэр мэрийгээ хийгээ болчихж байгаа байхгүй юу? Ямар ч апдейт байхгүй юм чи. Тэгээд жилийн дараа ингээд нэг юм зориг ороод бичиж байгаа байхгүй юу? Нөгөө хөрөнгө оруулагч руугаа. За ингээд тэр чинь ингээд бас том компани байгаа штэ.
Тэгэл ингээд за бид нар ингээд ингэж ордлоо. Үнэхээр болсонгүй. Тэгээд ингээд энийг одоо хүлээн зөвшөөрөх гэж одоо ингээд зөндөө бодлоо одоо ингээд уучлаарай те. Гэтэ үнэхээр болсонгүй. Одоо яах вэ? Яаж одоо энийг чааш нь хийх вэ гэдгсэн чинь бараг 5 минутын дараа ингээд Америкийн цагаа штэ. Тэдний цагаар одоо шүн гэсэн үг байхгүй те. Тэгсэн чинь манай партнер тэр инвестор юу гэсэн гэж hey it's okay бид нар угаасаа энэ чинь ингээд тооцсон риск гэхгүй да. Чи зүгээр аль хэзээ надаа ингээд хэлчих ёстой байсан юм аа. Гэсэн чинь бүр жилээ. Би нөгөө тэмтэн жилжингээ зовоотой яаж юм болоо. Тэ. Тэг ингээд бид нар чинь ингээд нэг юм тэрийг ингээд хүлээн зөвшөөрөх гэдэг чинь амар том бас юм сэтгэл зүйн угаасаа боловсрол байхгүй учраас тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй байхгүй юу. А ямар нэгэн байдлаар бид нар ингээд ялагдал гэдэг бол ингээд муу зүйл юм аа гэж бодсон тий. Тэс чинь манай инвестор шүнтэй тэнд бичиж чаад hey it's okay бид нар угаасаа танах одоо ингээд танах байтугай ингээд манай ингээд 5% нь л одоо successful гэдэг тий. Тийм билээ. Чи зүгээр л ингээд аль хэзээ надад хэлээл хэдүүлээ жилийн өмнө энэ чи ингээд үзээ тэгээд үзээ гिचгэсэн байхгүй чи ингээд зоох хэрэггүй байсан юм а гэдэг мэлэрсэн шүү дээ. Тэгэхээр тэр нэг 5 минутын дотор би бүр тэгээд тэр ордчих гээд энэ олон жил ингэж суухгүй. Тэгээ юу гэж бичих вэ яах вэ одоо тэр хамаг хийсэн байсан юмнуудаа бичээл дээ ингэж олдлоо тэгэлж олдлоо. Угаасаа тэгэл тултал нь явж байгаа юм чинь чаас тий. Тэр чинь ингээл юм үнч угаасаа фейл юм тэгэл фейл ялчгүй тий шүү дээ. Тэгэл цаг үеийн чи өөр болчлоо тий ингээл янз бүрийн тохиолдол. Тэгтээ тэр хүлээж авах менталити тэр хүлээж авах аюу дүлээ. Тий. Өөр хагаад сэтгэлийн бед үү. Тий, тэр чинь бас өөр нэг юу байгаа байхгүй юу? Тий. Тэр чинь бас дахиад нэг emotional нэг өөр мэдрэмж байгаа байхгүй юу? Тий. Тийм үзчихэж байгаа юм тий. Зөв. Энэ бүгдээс бас тэгтээ нэг юм аваад үзвэл борлуулалтын чадварыг сурцсан хүн бол бизнес дээр эзэж. Тий. Унахгүй гэдэг нэг юу тий. Бас яг. Одоо нэг Elon Musk чинь одоо бэлгийн хамгийн сайн маркетер л гэдэг байгаа шүү дээ. Инженер бол биш тий. Гэтэ инженер юм шиг ярьж юм хам маркет хийдэг. Тий. Тэгэхээр тэр хүн чинь ингээд дэлхийн хамгийн том биллионер хичнээн rocket science чигээд байна. Energy компани чигээд байна. Тэр яаж хийгээд байгаа зүгээр л маркетер хүн байгаа байхгүй борлуулалт хийдэг хүн байгаа байхгүй тий. Nice. За цаг нилээ яаж ах шиг байна бүгдээрээ. Тэгэхдээ сүүлийн юугаа асууч мөр. Манай подкаст дээр ирсэн хамгийн анхны мотоциклтайгаар ирсэн. За. Тэр их сонирхолтой санагдлаа. Тэгээд бид мэдээж энэ ажил юуг ярина. Гэхдээ энэ их ачаал энэ юмыг авч хахад яаж одоо тэрнээс жоохон ч гэсэн ингээд амарч авч байна те. Өөрийнхөө толгойг яаж амрааж ийн гэдэг дээр хоббиг нь яриад. Тийм. Баярлалаа. Би бас айгуу гоё одоо нэг мотоцикл сүүлийн 4 жил ер нь орсон сонирхож байгаа. Тэгээд айгуу гоё ихчлөөтэй мэдрэмжийг өгдөг. Тэгээ ялангуяа ийм эмэгтэй хүмүүс бас энэ мотоциклийн спорт руу бас орол айгуу сонирхолтой санагдсан гоё мэдрэмж өгдөг. Айгуу маш гоё ихчлөөг мэдэрдэг. За тэрнээс гадна яг хүн талаасаа би болохоор ингээ хүмүүстэй байхаараа айгүйх юм энерги авдаг. Буцаад. Өөрөө ч гэсэн айгүйх энерги өгдөг, авдаг. За хүмүүстэй ингэж уулзаж шин соргог юм ярихгүй одоо зөвхөн ажиллаа хийгээл ингээл бүтэн саржингаа ажилласаа гарахгүй байх юм бол стресстэй ч эхэлдэг. Тэгэхээр ингээд нөгөө нэг цаанаасаа нэг жоохон тим төрлийн хүн учраас айгүй тийм одоо нийгэмших, нийгэмдээ импакттай хаана юу болж байгааг олж үзэж сонирхох тийм юмнуудад дуртай. Nice. Тэгэхээр хөв хүнээсээ шалтгаалд юм байлээ. Зарим хүмүүс бол яг ингээд гоё гэртээ амарч мамраа цэнгэлдэг те. За тэгээ ижээд маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ирсэн. Тэгээд нී нуугу яг гоё өөрийнхөө үзэл бодлуудаа яг ямар ч одоо хаалтгүй илэрхийлсэн маш их баярлалаа. Тэгээд сая өөрөөсөө хэллээ энэ энерги мэдэгдэж дээ. Тэгээд ингээд өөрөөсөө бит хоёрт тэр гоё энергийг бас өглөө. Тэгээд цаашдаа амжилт хүсье. Бид нэг онтай подкаст гэдэг сошиал пэйжүүдээс нээчихсэн байгаа. Тэгээд энэ гоё зочдынхон тодтгол хэсгүүдийг гоё хүргэх та бүхэндээ хүргэх болон тэгэхээр заавал тэр пэйжүүдийг болон сошиал сувгуудыг дагаарай гэж хүсэж шүү. Тэг мэдээж бас заавал одоо хүртэл хамт байсан бол subscribe те. За баярлаа. Баярлаа.